болоод байна болоод. За сайн байцгаана уу? Өнөөдөр мэндэ. Энэ юу 8 шир хийцэн 8 шир ингэ тусдаа байж идэм бах та. За та нэг хүмүүс нэг цог хэд болох хөлөө гэдгийг. За хүн цог хэд болохыг хүлээгээд хийдүүлээ. Та жоохон нэмээд хий. За хүмүүс нэмэгдэж байна. За лайк болсон шүү. Тэш олцчих. Юу шалгаж байгаа юм та? За сайн бацхан уу. За хүмүүс цогрохыг түр үлээгээд хий. Онж брэхтэр цагаан болчлоо. За за. Бол олон залуур хийх юм. Дахиад нэг үү. Болон тэгэхээр ч жоохон сул энэ жоохон нэмэх юм уу? Тий, нэмэх тэмдэг байл дарах юм уу? Харин зөөрөөд аа. Окей. За өнөөдрийн лекц тайлбараар хүн болгоны амьдралдаа заавал туулах ёстой нэг зүйлийн талаар жоохон дэлгэрэнгүй тайлбарлах гэж байна. За энэ гариг дээр за дунджаар хэлээ 100 гэж ботчих 100 жил амьдрнаа. За 100-аас дээшээс амьдарч байгаа хүмүүс бий те. За дунджаар Монгол хүний дундаж нас чинь эрэгтэй 65, эмэгтэй 74. Дундаж нас за бийдээ тэгээд хэрвээ аль залуу наснаас ахуулаад анхаарал халамж тавиад бие гэсний хөдөлгөөд хооллоод амраагаад сэтгэл зүгээр нь жоохон багхан шиг тоглоод ирсэн болвол энэ нас уртснаа. Би энэ хараахан илээдэж амжаагүй байгаа учраас гэхдээ сүнсэл өөрөө наслах өнөөгийнхэн тоотой ирж байгаа. Энэ дэлхийгээс буцах нь бол зайлшгүй. За махан бие бол орхин бас зайлшгүй. Махан бие дэлхийн хүнс тэжээл усаагаараа амилсан болохоор энэ дэлхий дээрээс энэ махан бие бид авч явж чадахгүй үлдэхин зайлшгүй. За тэгэхээр энэ буцаж байгаа энэ хүн болгон буцаж байгаа. Хэдэн мянган удаа энэ дэлхий дээр хүн болоо төрнөө. Ургамлын эсээс бичил амтан хүртэл амтан хүртэл бүх төрлийн ямар ч амтан болж болно шүү дээ. За тэгээд тэр бас нэг амьтад дотроо хамгийн дээд ухамсартай гэж байгаа хүний төрлийг бас нэлээд
олон удаа авч төрөх тийм шаардлага хэрэгцээ үүснэ. Ухамсарынх нь хэмжээнээс хамаарч байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол одоо ямар хөө процесс болд юм бэ? Ямар одоо зүйлүүдийг бид нар бас заашгүй анхаарах хэрэгтэй юм бэ? Боломж байвал ямар зүйлийг жоохон үйлдэл дадуулчих хэрэгтэй юм бэ? Талаар өнөөдөр тайлбар өгөх гэж байна. За манайхан шеэрлээрээ. За сайн би уцаас сэнгэлж байгаа болохоор шеэр тавьсан байна. За ерөнхий тайлбар өгсөн. За тэгэхээр одоо хэлмээ. Хичээсэн. Бүрсэж. За тэгээд 49 оногийн тухай яриа да. Тэгэхгүй бол юу бас яах юм. Нөгөө саяхны болтол хөдөлөө чи хинээдтэй ойлголттой явлаа штэ. Нэг л удаа амьдрын. Тэгээд нөө чадчаа юм дарга байхгүй. Тэргээ те ингээд нэг тийм эсвэл одоо ч зарим нэг хэсэг хүмүүс байж гэн. Зам ертөнцийн одоо хуулийн байгууллагыг гэдэг юм. Хуулийнхныг таньдаг байхад, хуулийн байгууллагад нөлөөтэй байхад хүн аж хүрээ талсан ч одоо ял өц юм өөрөхгүй. Тэргээд ингэж дураараа тонгочдог бас хүмүүс байгаа. Тэгэхээр тиймэрхүү ойлголт байдгүй маа. Гээд бид нар их засаг хуулийн тухай ерөнхийдөө ярьж байгаа. Тэгэхээр энэ удаад нөгөө хүний амьдрсан амьдралын туулуудыг ил талд хоёр ертөнц зэрэг шүүгээд тэгээд нас барсны дараас хүнс нь бас тодорхой хэмжээний хийж бүтээсэн гавьяа шагналаа хүртээд төрөлдөө ижлээд явдаг. Тэр тухай ярих гэдэг. Танд таны санал өгдөг юм байна уу? Би танаас зөрүүтэй байх. Энэ жоо номхон бай. Би саналаас олгүй та солгүй. Танд наач өгдөг юм бол би санал авъя. Үгүй тэр байгаа. За би санал авъя. Эдрэг би саналыг ингэж олцсон. За. Тэгэхээр тэр тухайн нэг ярих. Тэгээд ер нь бол яг нас орсны дараа юу болдгийг бид нар нэг харьцангуй нөгөө юутай энэ чи санал оруулсан ч. За. За. За ерөнхийдөө яг ингээд эндээс эхлээд ярих хүмүүсээ сонирч мод. Яг ерөнхийдөө 70% талаар ч юм уу сүнсний тухай мэдээлэл авдаг хүмүүс бол ингээд нас барахад яа тэгдэг тодорхой ойлголттой болцсон байгаа. Тэгээ бид нар яг тэн дээр нэмэл илүү баяжуулаад дэлгэрүүлээл ярих гэдэг. Тэгэхээр яг ингээд нас орж байгаа агшинд жишээлбэл одоо маш олон тохиолдолд үзэж байна. Ингээл нас орж байгаа агшинд ялангуяа графикийн дагуу гэдэг юм уу хөтөлбөрийнхаа дагуу нас орж байгаа хүмүүс биш үү? Тэр тохиолдолд ингэдэг гэр орноос нь эмээ өвөө ч юм уу нэг ойрхны заавал нэг хүн ирж авдаг. Эмээ өвөө ч нэг юм уу хоёр хүн бүр заавал хөвчлэн л нэг хүн ирж гэрээс нь. Яг бүр одоо жоохон ингээд нэг элэнц ч юм уу холонц эмээ өвөө ирэх тохиолдолд ойрын нэг аав ч юм уу ээж ч юм уу эсвэл одоо ингэдэг эмээ өвөө өсгсөн эмээ өвөө ч юм уу таньж мэддэг. Тим сүнсүүд нь хөвчлэн ирж ингээд сахижаагаад авч авдаг. Яг нас орж байхын нас урахаас нэг 2-3 хоногийн хүрээд ирдэг. Тэгээд нэг сүнсэнд нь ерөнхийдөө нас барж байна. Ерөнхийдөө төрлөө сольж байна. Дараагийн ертөнц рүү гэдэг юм дараагийн төрөл рүү явах гэж байна гэдгийг таниулаад дүр төрхөө харуулаад ингээд дасгаал. Тэгэл нөгөө хүмүүс чинь эхлээл амьдралтай асар ингээд одоо нэг л амьдрал ингээд зарим бодсон ба зарим нөхөл маш амарга бодсон байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд маш их хорогдож эхэлдэг. Тэр үед нөгөө нэг ерөнхийдөө оюун санаанд нь тийм бэлтгэл хийж авдаг. Тэгээ яг номоор ингээд эсвэл магадгүй 2-3 хоногоос зарим жоохон өмнө ч ирдэг. Би 7-8 хоногийн 10 хоногийн өмнө ирсэн байх тохиолдолд үзчихлээсэн. Тэгээд нөгөө хүмүүс нөгөө аяндаа өөрийн мэдлгүй ингээ юм ав зэхэд хэлдэг. Хүмүүс үгээ хэлээ тий. Үгээ хэлээд одоо сургаал грэслээ үлдээгээл одоо хөрөнгө мөнгөөл хуугаад хүүхд чухтаа уулзаад тэгэл дутуу хийсэн юмудаа амжуулаад ингээд нэг тиймхэн явдаг. Тэгж явж байгаад ерөнхийдөө буцаа явчихдаг. Тэгэхээр нас баралтанд тийм одоо хоёр ертөнцийн зааг руу ингээд шилжилт хийх явцад маш яг номоор явж байгаа хүмүүс төр бол зургаараа гэдэг юм уу, номоороо гэдэг юм уу, үүлийнхаа одоо хөтөлбөрийн дагуу гэдэг юм явж байгаа хүмүүст бол маш их тийм бэлтгэл хангалттай нөхцлүүдийг үүсгээд тэгээд нас барахт нь яг дэрэгт нөгөө нэг ойрхон өвгд эзэс байж байгаа. Дээрээс нь эрэлгээс хоёр хамгийн багадаа хоёр зараал ирдэг. Тэгээ хоёр зараал ирээд тэгээд нөгөө нэг хамгийн гол нь сүнсийг алдахгүй шүү дээ. Яг номоор явж байгаа хүмүүсийн сүнс рүү сүнсийг алдахгүй байхад хамгийн анхааралтай. Зарим хүмүүс бэлтгэлгүй байж байгаа нь юу яадаг байхгүй.
айгаал нүг зүхтдаг. Ялангуяа эрэлтний хараад гэдэг юм уу. Өөрийнхөө ингээ өсөн дэвлэрч чадахгүй нэг махан бие рүүгээ орох гээд махан биесээ шахаад гарч байгаа шүү дээ угаасаа. Тэнгүүд амин сүнс ингээ татагдаа явчихын. Тэнгүүд амь тасраалаад нэг сүнслүүд биесээ орч чадахгүй. Тэгээ урд нь сүнс ордог гардаг байсан болохоор буцаж сүнс махан бидээ олчих гол маш их тэгж сандар твдэн зарим нь найр зүхтэн тэрнээс хамгаалаад нэрлгүүд ирээд ингээ хамгаалсан сүнсийг алдахгүй тул байж идэг. Нэг талаас нь нөгөө талаасаа нөө хүний нас барсан сүнс рүү чинь юу саарлууд болоод хараахан хар сүнснүүд болоод саарл сүнснүүд сүнснийхээ ертөнцид зэрэгцээд бидэртэй амьдарч байгаа тэр сүнсүүд маш ихээр дайрдаг. Өөрсдийн зараалаа болох, өөрсдөө унлгаа болох, өөрийнхөө одоо боолыг болох тийм бүслүүд асар их. Дээрээс нь тэр сүнсэнд байгаа авяас чадварыг эзэмших гэдэг ингээд сонь сонинууд болно. Тэгээ тэрнээс хамгаалаад нөө нэрлгүүд хөвчлэн ирж бүр ингээд зохион байгуулах гэж ирж байгаа даа гэдгийг хэлье те. Тийм учраас нөгөө нэг харьцангуй одоо юу вэ? За харьцангуй нэг тодорхой ойлголттой байхгүй бол манайхан болохгүй. Тийм. За харин нэг зуурдаар явж байгаа хүмүүсийн тохиолдолд тийм нэг баг байдаггүй. Хөтөлбөрийн дагуу бишээр явж байгаа нэг сүнслүүдээс шиг гинт алуудаг, гинт одоо усал аваартдаг, гинт одоо юу гэдгийг өөрийн болгоомжгүй үйлдэл юм бол бас гинт хөтөгч гэдэг юм одоо эсвэл өөр амиа хорлдог. Тиймэрхүү тохиолдол угаасаа тийм бэлтгэл байдаггүй учраас тэр сүнсүүд маш их зочролтолд ордог, маш их бэлэн бус байдаг. Ингээ бодсон зүйл нь санснаар нь биш харин ч бүр аимшигтэй. Одоо ингээд зовлондоо шаналаад одоо үхье гэж бодоод үхчихээ. Тэгээд зовлон бүх юм дуусчихна гэсэн чинь нөгөөх нь дуусаагүй бүх юм хэвээ ингээ бүрч ингээ айцтай ингээ байдал угтахад бол тэд нар маш их сандардаг. Маш дээрээс нь одоо шил амиа оруулсан хүмүүсээ бүр махан бий болцсон байгаа тий. Тэг махан бий болцсон харамсаад эргээд махан бий доорч чадахгүй. Тэгээд нөө хинч хүлээж авахгүй эргэн тойрон нөгөө л нэг юу ч байхгүй гэж бодож исэн чинь харин ч нэг тий өчнөө олон нөхдүүдийн сүнснүүд ингээд сайн муугараа бас үлдээ дээрх нь нээрэд ороогоод айлгаад хөөж тугаад ингээд халтан довтлоод байж идгийг хараад болох маш хэмээн сандардаг тийм зүйл байгаа шүү. За яг за хэвээ номоор насарсан тухай л ярив те. За номоор насарлаа тэгэнгүүт нөгөө нэг эрэлгийн зараалууд ерөөсөө ирж шууд ирээл аваа явдаг. Угаасаа нөгөө юу яаш штэ 40-с нэг шүүлтэнд орох гээд эрэлгийн нөгөө дэнсийн өргөөрөө авч явна штэ. Эрэлгийн дэнс манай судрууд дээр байгаа хүмүүс бол мэдж байгаа 13 эрэлэг дээрээс нөгөө нэг эрэлгийн хүлээлгийн өрөө, эрэлгийн цаад хөлөө өргөө гэх ингээд тусаа өргөөнүүд байж идэг. Тэгээд хамгийн дэлхийн нөгөө хөрш шорон дотор орж идэг штэ тэд нар чинь. Тэгээд нэг ганцхан бид нар ярьж байгаа биш штэ бүх шашнууд ярьж байгаа бүх гүн ухаантнууд ярьж байгаа бүх далд ертөнцийн бэлгийн чадвартууд бүгд л ярьж байна. Тийм үү тодорхой хэмжээгээр гэгэрсэн гэгэнтүүд бүгдээрээ ярьж байгаа зүйл учраас энд их гайхаад гэдэг юм өгөөсгээд авах юм шаардлага байхгүй зүгээр зарим юм нэмэлт болгож л ярьж өгөх гэж байна. Тэгэхээр нэг аль шишинд одоо ирлэг том биш яригдчихэж байгаа шүү дээ тий. Угаасаа очиж байгаа аялж байгаа дараагийн төрөл авч байгаа процесс яригдчихэж байгаа учраас эндээс бол та ямар шишинтай байсан гэсэн хамаагүй нэг үндсэн зүй тогтлоо ойлгоод аваарай гэж байгаа тий. Ерөнхийдөө ямар процесс болдог вэ? Тэг яг нэг олон нэг юунд судууд дээр бичээстэй байгаа л да. Хөлийн дараа хоногоо шеэрлээрээ. 7-7 хоногоор шүүгддэг мөгдөг гэж байж л байгаа. Гэхдээ яг би тэр 7-7 хоног гэхээс илүү ерөнхийдөө ямар байдлаар хүнийг шүүдэг вэ гэдэг талаар нь сонирхолж хэлж өгөх гээд байна л да. За хамгийн гол нь бидний энэ хорвоод нэг ирсэн зорилго маань хүний мөн чанарыг олж жоохон сэтгэлтэй, зүрхтэй, хайр, инрэл дүүрэн, гэгэрэл дүүрэн тийм хүмүүс болох гэж л ирсэн ерөөсөө. Тэгэхээр гол хэмжүүр буюу гол нөгөө нэг амьдралын туулдыг шүүхэн дээслэхтэй тэр тал дээр гол нь суйрлна. Тэгээд трийг шалгадаг, одоо шинждэг, сордог маш олон нөгөө юунууд үзүүлэлтүүд угаасаа байт юм бэл. За тэгээд тэрнийхээ дагуу 13 эрлэг ертөнцөөр ингээд шүүгээ явчихна. Юу 13 их одоо том хуулийнхаа дагуу 13 пункт хуулийнхаа дагуу гэм 13 дис хуулийнхаа дагуу шүүгээ явчихдаг. За үзэмжээр биш гэсэн үг тийм. Ерөнхийдөө тийм үзэмж арын хаалга байхгүй тийм. Тийм одоо байдагсан бол энэ хорвоо ертөнц мөх байж чадахгүй тийм. Болох гэдэг шүү дээ. За тэгэл хүний мөн чанарыг шинжин. Жишээлбэл одоо юу гэдэг өрөвч нэмжин сэтгэлтэй юу, өөрчилж энерч чаддгүй, ач сандгүй, өгөөмөр одоо тусч энэрэнгүй юу одоо тэгэл бусдад талархаж чаддгүй, бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддгүй, хайрыг хариулж чаддгүй гэдэг ингээд нэг хүний мөн чанарын тухай ойлголт ерөнхийдөө бидний дунд байгаа шүү дээ. Одоо байхгүй. Орчин цагийн сүүлийн үеийн хүмүүсд байхгүй болцсон арай гүйлэх ямар ч юм нэг тийм ийм хүний мөн чанартай, хүний үнэртэй, сайхан сэтгэлтэй, сайн хүн гэдэг үзүүлэлтүүд байгаа шүү дээ. Тэр чинь угаасаа нэг цаанаасаа сүнсний өөрийнх нь хүсэл тэмүүлэл зориг байгаа учраас тэрийг нэг хүндрэлтэнд янз янзын эрдэмтэд мэрэгдүүд, гүн ухаантнууд, сургам хүмүүжүүлэгч нар
одоо шашны төрийн зүтгэлтэнгүүд бүгд таниулсаар ирсэн учраас хүн төрөлхтний дотор тийм нэг ёс зүйн тухай ойлголт, хүн чанарын тухай ойлголт, зөв байх тухай ойлголт, энэрэнгүй байх тухай ойлголт гарсан. Тэгэхээр тэр дагуу тэгээд тэргүй шүүгээ явчихна. За тэгээд цааш нь дараа нь шүүхнүүдийг ярих гэдэг. За тэгэнгүүт нөгөө юуны тухай тухайн хүн нэг өөрийнхөө амьдрал авахыг босгох чадвартай байсан үгүй. Чи нөгөө нэг тэжээмэл амтны шиг гэдэг юм ямар нэгэн гар хөлгүй амтны шиг төрөөгүй штэ. Төрсөн байсан ч тэр хүн тэр нөхцөлдөө тохироод өөрийнхөө амьдрал авахыг босгох энэ хорвоо ертөнцид тодорхой хийх өгөө аваагаа тэнцвүүлээд идсэн бол өгөх тийм тус тийм авсан бол буцаад тест юмаа хүрэх янз янзын байдал өөрийнхөө зохист хэмжээнд сэтгэл зүрхнийхээ дуудлагын хэмжээнд хариулж явах хэрэгтэй гэдэг утгаараа хэр ажилсаг байсан бэ? Одоо ажилсаг байсан бол одоо ажлыг чин сэтгэлээсээ хийдэг байсан уу? Эсвэл дүр эсгэж гэдэг юм нэг тийм зүйлүүд байна шүү дээ. Хийсэн дүр эсгээл нэг алдар нар авахын төлөө гэдэг юм хин нэгэн таалагдахын төлөө ч гэдэг юм ямар нэг ашиг шунжаа олохын төлөө нэг ажил хөдөлмөрлөдөг те. Тэгэхээр тийм байж юу биш байж юу те. Тэгээ нэг ажил хийхдээ ямар нэгэн ажил хийхдээ ингээд сэтгэлэн зориулаад одоо юу гэдэг нэг ажлыг ууралж уцаарлж ихлээр нэг юм болдоггүй. Тэр шиг нэг одоо дуртай хийсэн байж юу урлан ингээд чимэн тэгж гоё хийж чаддаг байсан уу тийм үү? Юм бүтээх гэжсэн гэдэг. Эсвэл одоо юу гэдэг өөрт оногдсон ажиллаа хийхдээ бид амьдралын чи харж тий хин нэг үнтэй харьцалдаа би энийг хийн чи тэрийг би их хийлээ чи баг хийлээ энэ болгон ч хүний нэг гэгэрэлгүй шинжил байхгүй юу да ер нь бол гэл ингээд нэг ажлынхаа үршмийг хараад тэндээ баясаж бахархаж тэндээс урам зориг авч игүүрлэгж дараагийн зүйлийг бүтээх гэж тэгж хөглөгдөж тэмүүлдэг байсан уу эсвэл юу гэх гэх мэтлэн ингээд тиймэрхүү нэг тийм бас чанарыг бас шалгана. За тэгээд нэг хувь хүний эргэн хүн байснаа шалгууг нь хэлээд нь шүү дээ. Тэгэнгүүт дараа нь хүн болгон энэ хорвоодоор яаж байгаа нэг бол одоо хүний хань болж байгаа тийм үү? Хүний ихтер болж байгаа, хүний нөхөр болж байгаа. Тэгэхээр тэр 7-7 хоногор шүүлтэн дотор явагддаг зүйлийг ерөнхий зүгээр таймыг хүний амьдралд хэрэгтэйг нь ярьж байна. Тэрнээс биш нэг эн чин дахиад дээрээс тухайн хүн ямар ажил төрийн алба хааж ирсэн, хуулийн байгууллагад ажиллаж ирсэн, эмч ирсэн гэдгээс амраа дахиад өөр суртахуун бүгд нэмэлт шалгуултын сүд бол ярьсан. Тэгээ би тэрийг яг тэр ярих гэсэнгүй зүгээр л хүмүүнийх нь ядаж нэг хүнийхэн тухайд хүн болсон стандарт нэг шалгуулт. Тэрийг л ярих гэдэг. За тэгээ сайн ихнэр байсан уу, сайн хин байсан уу гэдэг жишээ аваад ярих юм бол одоо дэрэгдэх хажуудаа байгаа хань ижлээ хүндэлдэг байсан уу, эвтэй байсан уу, өвдөж зовхтноо асарсан уу, тойголсон уу, гундаж гудайхтан турсан уу, тулсан уу тий. Эсвэл одоо онгорсон хөрс болдон сайрах жавхт нь одоо анхааруулсан уу, одоо болгоомжлуулсан уу ч гэдэг юм. Тэгэл нөхөр одоо амдсаар нөхөр байж чад нөхрөөсөө зөвдөж байсан уу, ухааруулж байсан уу, сэхэрүүлж байсан уу, буруу харин хөдөлж байсан уу, бүр торхирж байсан уу, бүр араас нь ингээд тэгээч ингээд шөрөвдөж байсан уу. Ингээд нэг янз янзын тэгээд гэрийн хань хүн ч одоо тэр удам залгаж байгаа тэр гал голомтыг залгамжлаад явж байгаа хүнийхээ овоор тэр удмын заяаг тэгш авч явах тийм чадварыг одоо тэр гэр бүлийн хувьд одоо бага нь болсон ноён болсон тэр хуваараа гүйцэтгэж тухайн гэр орныг бат бөх оршооход үр хүүхдүүд нь бат бөх нэг эв нэгтэй тэр гал голомтод өснө торноход тодорхой хэмжээний өөргөө гүйцэж чадсан уу ч гэдэг юм уу те. Тэгээ нэг ханийхаа их дэлийг дааж авсан уу, үнэнч байсан уу, эсвэл одоо юу гэдэг хандаа одоо ханараа бахарах гэдэг юм уу тэр хүнийг нэг өөдөн дээш нь харахаж нэг хиймэр сүлдийг нь өргөж явахад цаг залбааг нь мандуулж явахад тодорхой хэмжээ хань гэдэг хүний чинь өөр ерөнхийдөө бас тийм штэ. Тэгээ тэгжээж өөрөө нэг гоё одоо хамт ингээд хөлгөж явах хэрэгтэй. Тэр чиглэлээс хоёр хүн илүү хүчтэй гэдэг. За тиймэрхүү нэг шалгуур тавигддаг. За дараагийн шалгуур нь болохоор сайн үр байсан. Хүн болгонгийн хорвоодоор яаж байгаа нь хэн нэгэн хүний үр хөвгт бол зааж байгаа штэ. Тэгэхээр тэр хүнийг сүнсийг одоо насварсныхан дараа шүүж юм тийм үү. Тэгэхээр шүүлтэнд нь ерөнхий мөн чанаруудын шүүж явахдаа за энэ нөхөр байхдаа тийм байсан аа эхнэр байхдаа гэх манайхан тэр болгоны сайн мэддгүү учраас би тэрийг илүү онцолж ярьж байгаа шүү. Тэгээ ерөнхий нэг шалгууруудыг бол ярьчихж байгаа. За ширлээд өгөөрэй. Тэгэнгүүтээ нэг гол бас нэг мэдүүштэй зүйл гэгээр л ярьчаад өөртөө орхигдуулдаг зүйлийг нь яриад байгаа байхгүй. Өөрөөс нь энэ их засаг гэдэг хөл, өөрөөс нь эрэлгийн дэнс энэ шүүлт гэдэг зүйл, өөрөөс нь энэ нэг ёс зүй гэдэг те энэ жам гэдэг зүйл хол байх юм шиг бодож тэрийг өөрийнхөө жижигхэн тарихаар жижигхэн хэмжүүртэй юм шиг бодож сэтгэж тэрэндээ итгэчээд өөрийнхөө дураараа байлгах гэдэг. Тэр талыг л бид нар нэг сануулж ярьж байгаа шүү дээ. За тэгээ сайн үр байсан уу гэд хүн болгон хэн нэгэн хүний ээж аавын үр хөвгт болдорсон. Тэгэхээр сайн үр байсан уу гэдэг шүү дээ. Тэгээд эцэгхээ ачилсан эсэх, эмэгд өвдөө дээдлсэн эсэх, настан борлуудыг хүндэлсэн эсэх те. За тэгээд одоо
хадам өвгдээцээ жишээлбэл одоо зөвхөн өөрийнхөө ээж аавыг ингээ ачилчаад өөрийнхөө ээж аав сайн охин сайн хүү байжгаад өрөөлөхөд сайн муу байж сайн биш байсан эсгий чинь хүссэн хүсээгөө нөгөө нэг эцэг тэнгэр ижил тэнгэр чинь шүүгээ явчихж байгаа учраас тэр хэмжүүртэй бас багтаа явчихна. Тэр чинь хүний бас мөн чанартай хамаатай. Учраас хүний төлөвшөл хүмүүжлэлтэй хамаатай учраас. За тэгэл мэдээж өр болгоо төрсөн өөр ингэсэн заяа тавилан төөрөгтэй ирж байгаа. Тэгэхээр өөрийнхөө хувь зайд эзэн болж чадсан. Өөрийнхөө зураг төөргийг зөв авч чадсан уу гэдэг чинь бас нэг хамаархан. Тэгээд өвгдээцэн гэдэг нь эрдэмтэй намтай ахмад настангуудын үг сургаалыг дагаж ирсэн үү, сонсож ирсэн үү, хүндэлж ирсэн үү, замнаж ирсэн үү, мөрлөж ирсэн үү гэдэг зүйл чинь бас үр байх гэдэг тийм шалгууртай. За тэгээд цэцгийнхаа гэдэг нь өвгдээцийн захиасыг нь одоо санан дурсаж явсан уу? Өвгдээцээс уламжлаад ирсэн эцэгийн одоо тийм үн цэнтэй зүйлийг одоо тухайн айл хөдөлмөрчөөж болно, тухайн айл одоо өмнө чөтрөө байж болно, тухайн айл одоо маш их нэр сайтай, нутаг гүшүүндээ нэр сайтай эсвэл одоо их өгөөмөр бусдад инэрэнгүй гэх мэт тийм сайхан чанаруудыг нь өнгөлж авч чадсан уу? Бүр харин байхгүй ингэ бошилсан уу гэдэг асуудал яригдана. Гэх мэтлэн за тэгээд эцэг эхийнхаа насан өндөр болсон хонд ачийг нь хариулж чадсан уу? Эцэг их нь тухайн үр хүүхдийг төрүүлээд үртэй хүн жаргалтай гэдэг шиг тэр жаргалыг эцэг их нь эдэлж чадсан үр хүүхдээр нь бахархаж сэтгэл хангалуун энэ хороогоос буцахт нь одоо нөлөөлж чадсан уу гэх мэтчлэн маш олон зүйлийг одоо нэг үр байсныхын хувьар ингээд сордог. Энийг бүр ингээд нэг манай сүнс судар дээр нэгдүгээр байгаа хоёрдугаар дэлгэрүүлээд баяжуулаад ярьж байгаа шүү. Тэгэхээр энэ заавал хэрэгтэй. Манай хашаалаад өөрөө. Тийм заавал хэрэгтэй. За тэгэнгүүт дараа нь одоо энэ хороо төрсэн хүн болон эцэг их болчихж байгаа. Тийм үү эцэг их. Угаасаа нэг ингээд шатаараа л явж байгаа шүү. Тэгвэл эцэг болсон бол үнэхээр чи сайн ээж байж чадсан уу? Сайн эцэг байж чадсан уу? Сайн аа байж чадсан уу? Сайн одоо жи эмээ буурай байж чадсан уу гэдэг асуудал яригдана. Тэгээд тэр шалгуур дахиад яригдана. Үлгэр дуурайлтай ээж байсан уу тийм үү? Халамжтай ээж байсан уу? Сургаалтай ээж. Яагаад гэвэл эцэгхийн үлгэр дуурайлаар тэр хүүхдүүд дараа нь өвдөж яг тийм эцэг их болох ёстой учраас сайн сайхан үлгэр дуурайлал нэг хамгийн том ахын одоо боловсрол болж явдаг учраас тэндээс суралцах. Нэг хүн өсөн боловсрол дотор ч байгаа ахас их суралцах. Азаа боловсрол. Тэр тэрийг бас шүү. За тэр хүүхдийн мантай байсан, санхүү замын байсан, хүүхдийн хэлхэр ярьж өгөх байсан. Хэлхэр ярьж өгөх чинь хүүхдийн Русад эцгийн юм сайн гэдэг нь тийм зүйл байна. За тэгээд нэг одоо амьдарчтай одоо ойлгож шаардлагатай тэгээд ажилсаг шалмгай байсан уу, нямба одоо арга гамтай байсан уу, илдэг даруудаа хэрүүл уруул хийдэггүй хүнтэй үг хэлээрээ олцдог гэмшлэнх олон сайхан үлгэр дурааллыг одоо юу байна. Үр хүүхдээ хайрлах энэрэнгүй зөөлөн сэтгэлтэйсэн ингээд занчаар зэмлээд зодоод хараагаа зүхээд байдаг байсан уу хэлээр нь хүн хэлээр мал хөлөөрөө гэдэг шиг тэлэрэн үр хүүхдээ хүм сургууль зааж явсан уу гэдэг. Тэгээд бас нэг үр хүүхдүүд нэг үр хүүхдүүдэд бороо үлгэрлэлийг үлдээсэн үү үлдээгүй юу гэдэг нөгөө ген яс цусаар дамжаад ирсэн сайхан чанаруудыг эсвэл муу чанаруудыг арчих хэвээр үлгэрлэлээр сайхан чанаруудыг өнгөлөөд улам сайхан болгоод үлдээх хэвээр тэр байж уу байгаагүй гэдэг. Тэрийг чинь бас шалгана. Тэгээд нөгөө жишээлбэл одоо буруу тогтлын гэж өөр хөхтэй шуналтай болгож үлдээсэн үү, тийм залхуу болгож үлдээсэн үү, дээрэнгүү болгосон уу, атаархуу болгосон уу, эсвэл үрэлгэн цамаа тийм баярхуу болгосон уу. Энэ нэг сул олон муу чанарууд биш дээ 10 20 нүгэл багтдаг. Энэ чанаруудыг ээж нь үлгэрлэлээр эсвэл аав нь үлгэрлэлээр би зохиомдоор бий болгоод нөгөө үр хүүхдийн тэр тархинд тийм сэтгэл зүйд ямар нэгэн төчрөг өөрчлөлтийг оруулаад эвдчихшүү эвдээгүй юм маш том хэмжүүр болж үздэг. Бүр маш том. Тэгээд нийгэмд одоо мэдээж аав ээж чинь ажил төрлөж байгаа нийгэмд өөрийгөө бас илэрхийлж явж байгаа. Тэгээ хүүхд тэрнээс чинь миний аав тийм миний ээж тийм гэнэ өөрөө хүүхдүүд эцэг эхээ мэдээж их сайхан гэж бодож байхад нийгмийн дундаас хүмүүсийн аав ээжийн талаар үнэлэмжүүд хүүхдэд тэргүй ирнэ шүү дээ. Сайн ээж аавтай хүнийг одоо багш нар нь арай хүндэлдэг ч юм уу те ингээд. Тэгэхээр тиймэрхүү зүйлэр хүүхд өөртөө бас нэг юу би сайн ээж аав хүүхд юм чи би сайн явах хэрэгтэй. Би сайн одоо хүн байх хэрэгтэй. Би одоо ээж аавхан
одоо юу гэдгийг нэр хүндийг өргөж явах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тиймэрхүү тийм юу авах хэрэгтэй байхгүй стимул буюу урам зориг авах хэрэгтэй. Тэгээ тэр мөрийг үлдээж чадсан уугүй гэдэг. Тиймэрхүү олон зүйлийг шалганаа. Тэгээ энэ маш олон том бүр том олон заалтуудтай юм билэ. Тэгээ цаашаа. Тэгээд нөгөө хүн байх ёстой ч нөгөө бусдын хайрыг дааж явснаа даахгүй бийснэ гэдэг ойлголт. Одоо манай 13 ирлэг дээр чинь нэг том ирлэг багш тамлах ирлэг гэдэг. Тэн дээр нөгөө хил маргаан гомдол одоо хийж явсан. Хэрүүл маргаан хийгээд нөгөө олныг хамарсан хил ам хэрүүл маргааныг ах дүүгээ үр хүүхдүүдээ чирээд ингэж явсан гэдэг тийм ойлголтууд явж байгаа шүү. Тэр шовлолтын том ирлэг гэж байгаа. Тэн дээр угаасаа нөгөө хувь заяагаа өргөж явсан, бусдын хайрыг дааж явсан, бусдын халуун сэтгэл рүү хүүтэн устцаж явсан өндөр гэдэг тийм зүйл ангууд байгаа. Тэгэхээр яг тэр бүгд шалгуурууд бас яг адилхан тавигдаад 13 ирлэг дээр байгаа тэр шалгуурууд бүгд тавигдаад явдаг. За тэгээд дахиад мэдээж нийгмийн харилцаанд ороод хүн амд байж байгаа. Найз байгаа, нөхөдтэй байгаа, хамт олонтой байгаа. Тэгэхээр тэр үлгэрдөө тэрийг бас шинжиж үзнэ. 49 онгот нь шүүж байгаа штэ. Тэгээд эний чинь за амт нөхдийнх нь ингээд ажил хийж явсан ажил төрөлтөнд холбоотойгоор шүүгээ авчин. Тэгээд амд байхдаа яасан амдын одоо амдтаа үнэнчт байсан уу, толготой байсан уу, амдын дэг, амдын жаяг, амдын ёс зүйг дагаж мөрдөж явсан уу, амд нөхдөө одоо ургаж явсан уу, амд нөхдөө худалдаж явсан уу, итгэлийг нь гээж явсан уу, сэтгэлийг нь одоо гомдааж гэдэг юм уу, тоглож явсан уу, сайн явах үедээ хайсан уу, тэ сар явах үедээ тулж явсан амд нөхдөөгаа сайн явах үедээ орхисон уу, гээсэн үү гэд маш олон зүйл бас яригдана. Тэгээд тэр нь бүр амдын тэнгэр гэдэг дээр бичигдээд явдаг нь өөрөө яг л өмнө тасны л одоо энэ амьдралын гэдэг юм эсвэл тухайн хүний өмнөх амьдралын тэр бүх туулалтаа зайлшгүй холбоотой учраас тэгж нөгөө 49 ном доторч яг л энэ гол нөгөө тэнгэрүүдийн гэдэг юм эсвэл эрлэг 13 ертөнцийн одоо зүйлэнгүүдийг заагаа авчин. Тэгээд одоо юу гэдэг амд нөхдөдтэй байлаа гэж бодъё. Амд нөхд тэгээд бахид амд одоо архины амд байсан уу? Ямар нэгэн мөнгө эрх ашигын амд байсан уу? Эрх мэдлийн төлөөх амд байсан уу? Ямар нэгэн явцуу хувийн одоо ашиг сонирхлыг дээдэлдэг тийм бүлэглэлийн амд байсан уу гэдэг юм уу те? Тиймэрхүү байдлаар тухайн нэг амдын нас зур гэдэг амд байх чадварыг бас үнэлээд 49 ном дотор шүүгээд явчихдаг. Тэгээ амдын нууцыг задлахгүйгээд их нарийн мэрэгдэн те амдууд нэг тангараг өргсөн амдын тангараагаар эвдсэн юм дэ амдын нэг ам хүч өгж байгаа шүү дээ тэр мөрөө билүүлж явж чадсан уу чадаагүй. Гээ тэр чинь бас ингэ шүүгднэ. Зараа тэгэхээр дараа нь мэдээж хүн юм чинь олон ах トゥ төрөл төрөсөд ураг садантай байгаа. Тэгээ тэрийг нь бас шүүж үзнэ. Үнэхээр нэг ахаа алт хүндлээ дүүгээ дэлгэм хүндлээд явж чадчихв. Одоо олон ах トゥ нэг эцэгхийн хүүхдүүд байж үнэхээр дэм зудаа гიშгэд төлсөн мэтэр нэг нэгийгээ одоо тэтгэж дэмжиж явж байгаа. Эсвэл сайнаараа гээд муугаагаа хаяадчихв. Эсвэл бүгдээрээ сайн явахын төлөө эрвийг зүтгэж явсан. Эсвэл сайн явуулахын төлөө зүтгэж байгаа ах эгч нарийнхаа ах トゥ нарийнхаа садан төрлийн хүмүүсийн одоо тэр хичээл зүтгэлийг бас нэг бодож үзээд өөрөө бас зөв явах гэж хичээж өв. Тэр мэрийг бас үзнэ. Тэгэхээр энэ тэгээд ах トゥ усийнхаа нэг зовлон одоо угаасаа ах トゥ нар яах ах トゥ тийг болтож байгаа нэг зовлонд нэгдэж явдаг ш тэднэртэй жаргал. Тэр үнэхээр зовлон одоо юу гэдэг тийм зовлонгоо хуваалцаад жаргалаа бас хуваалцаад нэг нэгнийгээ хөглөөд одоо бүгдээрээ сайн явахтаа хамтын хариуцлагатай эвэлтэй нэгэндээ түшигтэй нөмөртэй нөөлөгтэй явж чадсан уу нэг талаасаа нөгөө талаасаа бас нэг юм юу байдیں۔ Одоо манай дээр ингэж уншуулж чаддаг байхгүй. Ах トゥ усэр олуулаа нээж нөө бүл муутай хүмүүсээ өнчөөрөөс хүмүүсийг дээрлэгсэн гэдэг юм гадуурсан шовдорлогсон тэр бүгд бас өмшигтэй төвчтэй их засагтай. Тэгэхээр тэр хүн урд насандаа тэгсэн бол буюу энэ насандаа энэ одоо 49 нодор очиж шүүгдэхтэй тэргээрэн аархаж ирлэгч ингээ бусдад бас ингэж эр биран гайхуулж явсан бол хүссэн хүсээгүй шийдэгддэг. Бас тийм нэг зүйл байгаа. Тэгээ гэвшээ ингээд яг хөө ингээд нэг иймэрхүү байдлаар тэгээд нутаг шуундаа одоо олонний хүч олонбуудлаагаар нутаг шуундаа гэдэг юм уу улс орондоо гэдэг юм уу бахан дүүстэй тустай дэмтэй байж авч чадсан эсээг ингээ явчихнаа. За энэ дуун ямар гоо сул гээд ирээд байгаа юм шиг байна. Гэвч дуунаас микрофондоо ойр сугаас дуун сайн сонсогдох бай. Дуу яагаад уу шуугаад байна. Дуу сул холбож байна. Харин гинт дуун тэгээд аим санагдлаа гинэ зүгээр тэгсэн юм биш байгаа даа гэж бодлоо. За ингээ ойрхон ирчих. Энэ өндөр сандалж бас их сони юм те. Өндөрдөд байна. Өндөрдөж. За тэгэнгүүт дараа. За дараа нь тэгэнгүүт за ингээд ерөнхийдөө хүний ингээд нийгмийн харилцаа гэдэг юм хүний тэгэнгүүт цаана дахиад юу орж ирнэ? Байгаль дэлхийдээ хэр одоо бид нар их дэлхийн энэ дэлхийд хүн болторсон, их дэлхийн үсад болторсон. Тэгэхээр байгаль дэлхийдээ энэ их нутагтаа хэр ээлтэй байсан бэ гэдэг шүлт бас явагдана. Жишээлбэл одоо гол мөрнийг хайрлсан уу, булаг шандыг хамгаасан уу, ихтэл
их дэлхийгээ авахч тонсон хэсэг түүнд оролцсон хэсэг гэдэг. За тэгээ хад шулууг нураасан уул толгодыг үгүй хийсэн хөр шороо шүтгсэн ой мод өс урамлыг тасагдсан болоод сүйтгэсэн гэх мэтлэн зүйлүүд бол тэртээ тэрвөө нэг байгаль ээжийн зүгээс тавигддаг тийм бас нэг юу байгаа. Дэнс шалгуур байгаа. 49 хоногийн нэг 7 хоногийн шүүлтүүдэд нь хамрагддаг. Нэг том үндсэн шалгуур байгаа. Тэгэхээр тэн дээр их олон хүмүүс нөө байгаль хийдэ ээлгүй харьцсан хэрэгээр булаг шандыг ширгээхэд нүдэ ансан хэрэгээр тийм ховоо хичээсэн хэрэгээр эсвэл нэг юу гэдгийг энэ ертөнцийнхаа жамыг мөн чанарыг сайн танаагүй хэрэгээр бас дэнслэгдээ явцдаг байгаа 49 нот дотор. За тэгээд нэг сүүлийн үед бол хүмүүс ургамал мод тарьж байгаа нэг сайн хэрэг тийм үү. Тэгэхээр бас ургамал модыг тарьсан хэсгийг бас шүүлтэнд хамруулж үздэг. Мөн уул усыг буцаж сэргээхэд оролцсон хэсэг ямар нэгэн байдлаар одоо энэ уул хадыг ухаад гэдэг юм уул уурхай эсрэг тэмцээд байгаа хүмүүс бол тэртээ тэргөө нэг тодорхой хэмжээний эрэлгийн дэнсэнд очихдоо 49 хоногийн дэнсэнд очихдоо буянтай сайхан үйл хийсэн гэж дэлхийн ээжийн гэдэг байгаль ээжийн хайр ашгийг хүртэх заяатай байдаг. Магадгүй төрөл дээшлээд нэг тухайн уул усны эзэд болоод гэдэг юм. Онгод бурхад болоод эзэд очих маш өндөр хов бэлгшээлтэй байдгаа тийм хүмүүс. За тэгээд бас ийм зүйл нь ан амтныг хайрлсан хэсэг гэдэг зүйл ингээ явагддаг. Чи өөрийнхөө үр хүүхдийг, өрөөлийн үр хүүхдийг амьтай бүхнийг, амьтны нял хурыг, амьтдыг өөртөө ч адилхан зэрэгцэн энэ дэлхийд амьдрах эрхтэйгээр илгээгдээд амьдарч байгаа тэр амьтдыг хайрлаж чадсан хэсэг. Тэдний оршин байх тэр зөв тогтлыг гэдэг юм тэр жамыг хүндэтгсэн хэсэг. Тэдний орон гэр өргөө гэрлөө халдаагүй байх гэдэг зүйл яригдана. Тэгээд нөгөө шархцсан гэдэг юм уу гэмцэн ан амьтдыг одоо бас болж өгвөл тэжээгээд гэдэг юм хайрлаад гэдэг юм хоол хүнс өгөөд гэдэг юм. Тийм байдлаар ач буйныг сансан бол тэртээ тэргөө тэдний зүгээс нэг байгаль ээжийн зүгээс бас л одоо шагнална гэдэг юм талархал нь ирдгээ. За тэгээд төвшөө нөгөө жишээлбэл одоо их дэлхийн цөлжилтийн эсрэг эсвэл булаг шанд гол мөрөн ширгэсний эсрэг эсвэл нөгөө нэг юу олон амьтад нөх цөөрч улаан намд орж байгаагийн эсрэг эсвэл агаардын бохирлын эсрэгч гэдэг юм уу те иймэрхүү зүйлүүдэд одоо тодорхой хэмжээгээр дуу хоолойгоо өргөж биеэрэн оролцож үгэн хэлж бусдад одоо сэхэрэгтэн дэм тус үзүүлж яваа эсэх бол тэрөө бас шүүгддэг 49 хоногийн дотор шүүлтэнд заавал явдаг бүр байгаль ээжийн гэдгийг заалбар 7 хоногийн бүхэл бүтэн 7 хоногийн хөтөлбөртэйгээр явагддаг шалгагдаж явагддаг. Тэгээд тэрэнд ямар ч юм хийгээгүй оролцоогүй байх юм бол магадгүй дахиж энэ дэлхийд хүн бол төрөх эрх нь хасагдчих болзошгүйгээр тийм шийдгэлүүд бас явагддаг. Эсвэл буцаж амтан бол төрөх тийм хов тавиланд унжиж болзошгүй явагддгийн байна лээ. За тэгээд нөгөө байгаль дэлхийтэйгээ зөв харьцах гэдэг чинь маш том шалгуур болно. Дараа нь бас нөгөө шүтлэгтэй байсан хэсэг тухай ойлголтууд их яригддаг. Юу ч шүтдэггүй байна гэдэг бол хамгийн аюултай гэж үздэг. Ер нь бол тодорхой хэмжээгээр зүн бэлэгтэй хүн болгон нөгөө өөртөө нэг тэнгэрээс энэ дэлхийд одоо олон удаа төрж идэм өөртөө энэ дэлхийгээс эсвэл одоо тэнгэрээс гэдэг юм хаа нэг орон зайгаа сүнсний ертөнцөөр дамжин ирсэн гэдгийг мэдчихэдэг учраас уг нь бол айхгүй ч гэсэн айгүй гэдэг гिचээр имэдтэй гэдэг юм тодорхой хэмжээний сүсэгтэй байдаг. Бүр нөгөө сүүн хаагдсан гэдэг юм бүр их сэвдсэн хүмүүс бүр их гажууд одоо монхог хүмүүс л тэр зүйлийг хүчээр өөргөө кодлж гэдэг юм хүчээр одоо тийм байдалд өөргөө оруулдаг бол юу байдаг. Тодорхой хэмжээний шүүлт гэдэг зүйл явагдаж байдаг. Тэгээд ер нь бол нэг шүтлэгтэй байдаг гэдэг нь заавал тэр шашны шүт гэдэг ойлголт биш шүү хүмүүсээ. Ингэж юусоо явцуурч болохгүй. Манайхан тэн дээр авих явцуурдаг харагддаг. Зүгээр л ямар нэгэн шашинд аливаа шашин болгон тодорхой хэмжээний үн цэнтэй, үнд зүйлстэй байгаа. Шашин болгон эцсийн дүндээ хүнийг тодорхой хэмжээгээр суртахууны хувьд гэдэг юм уу, төлөвшлийн хувьд, оюун санааны хувьд, зүрх сэтгэлийн хувьд өсгөх зорилготойгоор байдаг. Ямар ч шашин чи хулгай хий, сайн, чи худлаа хайр, сайн гэж байдаггүй шүү дээ. Та нар судлаад үзээрэй. Хүн болгоныг л тодорхой хэмжээний зүрх сэтгэлийн боловсролд хөтлөх зорилготойгоор л оршиж байдаг. За тэгэхээр аливаа нэгэн шашинд итгэл үнэмшилтэй байгаа эсхийг шалгаж үздэг. Тэгээд зөв амьдрахыг тэр шашны одоо номлолын дагуу гэдэг юм сургаалын дагуу зөв амьдрахыг хичээж байгаа эсхийг шалгаж үздэг. Үүлийн үргийг амьдрах учиртай гэдэг ухаараа тэгээд тэрэндээ зорь тэмүүлж зүтгэж байгаа эсхийг нь хардаг.
10 хар нүглийг ойлгосон хэсэг 10 хар нүглийг одоо ойлгочоод түүнийг одоо түүнээс зайлсхийж амьдрахыг хичээсэн эсхийг заавал шалгадаг. За тэгээд Монгол хүмүүсийн хувьд бол тэнгэрэн дээдэлдэг. Тэнгэрээс ирснээ мэддэг, тэнгэрт буцаа мэддэг учраас одоо монголчууд бол ихэвчлэн одоо тэнгэрэн дээдэлж авдаг. Мөн одоо тэнгэрийг сануулan оршсон буддын гүн хаанаа дээдэлдэг. Тэнгэрийг одоо сануулan гэдэг юм уу тодорхой хэмжээний ёс зүйд хөтлж байсан бусад шашнуудыг хүндэтгэж авдаг. За тэрийг тийм байгаа эсгийг шалгаж үздэг. За тэгээд нөгөө бусдын номлож сургаалт хүндэтгэлтэй хандж чадчихсан эсхийг ялангуяа зөвийг нь дагж ялгах чадчихсан эсэг нүдтэй байна штэ. Илт бурууг нь дагаад явах тийм үү өс сонзонгоор гэдэг юм уу цусыг цусаар гэдэг. Илт тийм нөгөө 10 хар нүгэл гэдэг зүйл одоо хориглогдсон тийм зүйлийг ингээд дэвргээд явж байгаа урсгалыг шүтэх тухай биш штэ. Үнэхээр шашин шүтнэ гэдэг нь үсэг мухар сүсгээр дагаж тодорхой үн цэнийг нь тодорхой гүн ухааныг нь утга учирыг нь таньж түүнийгээ зүйтэй одоо ёс зүйд нийцтэйг нь дагаж мөртгийг хэлж байгаа. Тэгэхээр тэр зөв зүйлийг нь ялгаж хараад дагаж чадчихсан эсхийг сонирхож үздэг байхгүй. Одоо сонирхож үздэг нь шинжиж үздэг байхгүй. Тэгээ бус ястан үндэстэн угсаатны соёл, итгэл үнэмшил, зан заншил, уламжлалыг хүндэтгэж чаддаг байсан эсхийг бас шүүдэг. Тэгээд надад тэдний одоо гэдэг шашин шүтлэг гэдэг зүйлийг өв соёл гэдэг зүйлийг хэрхэн дээдэл бас хүндэтгэлтэй хандж байгааг бид нар шүүмжлэх ёстой биш. Хүн болгон угсаатан үндэстэн ястан бүхэд энэ дэлхийд хамт зэрэгцэн орших учиртай учраас ирсэн баг. Тэгээд нэг нэгнийхээ оршихуг нэг нэгнийхээ байгаа зүйлийг үгүйсгэн гэдэг нь хамгийн мухар сүсэг хамгийн буруу ойлголт байхгүй. Хамгийн харгислалыг үүсгэдэг, зөрчлийг үүсгэдэг, үзэн ядалтыг үүсгэдэг. Аюултай. Магадгүй том дайн дажинд өдөөн төрхөдөг. Тийм аюултай учраас энэ зүйл дээр бол бүр маш их аш холбогдол өгч байна. Монголчууд хизээч тийм байгаа учраас тэрийг ойлгож үгүй гэдэг гэсэн мэддэг. Одоо шүүдэг. За тэгээд өвдөөцийнхаа түүхийг, дэлхийн хүндрэлтний түүхийг түүхийн тэм гайхамшигтай сайхан бүтээлүүдийг ингээ харж, баясаж, шүтэж, дээдэлж явсан эсхийг гоо зүйн одоо мэдрэмжтэй гэдэг юм гоо зүйн босралтай байж чадсан эсхийг тэгжээж хүний тарих оюуны нэг цар хүрээ нэгддэг гэдэг утгаараа тэгжээж нэг маш олон тийм тархины цоож гэдэг юм уу тийм амьж бэртгч үзэл зөвхөн нэг энэ цагаараа амьдрдаг тэр одоо нэг хүлээс баглаас тайлагддаг гэдэг утгаараа бас шашныг бол маш өндөр энэ одоо шүтлэгийн одоо тэр шалгуурууд маш өндөр тавигддаг байгаа. За тэгээд монголчууд болохоор угаасаа монголчууд гэхгүй бусад шашнууд ч гэсэн адилхан шүү дээ. Тодорхой нэг одоо одор хэсэг ч юм илүү шүтэн дээдэлж амьдардаг шүү дээ. Одоо жишээлбэл за одоо юу гэдэг сугар гаргийг нэг тодорхой бас ондсон сарыг бэлгшээдэг, зарим нь нарыг бэлгшээдэг, зарим нь нэгтлэгийг хайрладаг, зарим нь болохоор аль нэг оддыг илүү хайрладаг. Байх тэгш шүтдэг байх шийдэ. Тэгвэл монголчууд адилхан шүү дээ. Бас л тэнгэрээ тэр чигтэн шүтэн гэдэг. Их дэлхийгээ тэр чигтэн хайрлан өмгөөлдөг. Тэрийг бас шалгана. Тэгээд уул гол бүрэн нар сар оддыг хэрхэн одоо таньж, тайлж, дахиж шүтэж явж байгаа тэрийг шүтлэг нь одоо юу гэдэг зөв язгуур утгаараа оршин байгаа хэсэг гэдэг. Өргөл өргөдөг хэсэг, одоос ном хуруулдаг хэсэг, залбирдаг хэсэг, тийм одоо мөргөл өвөлддөг хэсэг гэх мэтлэн тийм торгон одоо зүрхсэтгэлийн босруудыг шашнаар дамжуулаад гэдэг юм итгэл үнэмшил шүтлэгээр дамжуулж бас шүүдэг байгаа шүү хүмүүсээ. Тэгэхээр би ямар ч юу ч шүтдэг вэ гэ тэргээрээ нэг сайрхаад явдаг монгол хүмүүс энийг бас сонсоод авбал үнэхээр зүгээрээ. Тийм хүмүүс хамгийн аюултай. Юу ч хийж мэднэ. Аюултай байхгүй. Энд цагт ингээ бодолтой. Надад Монголын үндсэн хууль хамаагүй. Надад Монголын иргэний хууль хамаагүй. Гэ аль нэг байгууллагт орчоод танай байгууллагын соёл, зан заншил, зарчим, журам надад хамаагүй гэж явбал ямар байх вэ? Яг тэрэн шиг ярьж байгаатай адилхан тийм хүмүүс. Тийм учраас тийм хүмүүсээс маш их болгоомжлдог шүү. Маш их тэр нэгдүгээр хүн болгоомжлол, хоёрдугаар тийм хүмүүс алдах магадлал аюул өндөр. Ер нь алдаад явж байгаа л гэсэн үг шүү гэж хэлжээ. За тэгээд 49 хоног дотроо юу болгох. Тэгээд нөө түрүүн ярьсанчлан нэг төрийн албан одоо төрийн албанд тэрвээ хашдаг бол тийм тодорхой хэмжээ. Төрийн албанд хашиж байгаа төрийн түшээдийн тавигдах шаардлага шал өөр. Одоо тэдний хувьд жишээлбэл юу гэдгийг төрийн тангарахта үнэнч байсан эсэх. Тийм үү? Монголын ард түмний эрх ашгийг дээдлж чадсан эсэх. Хувийн эрх ашгаас Монголын ард түмний эрх ашгийг улс орны тусгаар тогтнол түүний ирээдүйн эрх ашгийг нэгдүгээр тавьж чадчихсан эсэх гэдэг шал өөр зүйл яригдана.
Тэр нь нөгөө нэг юм штэ нөгөө нэг 13 тамийн чинь 10 хүмүүний ёс зүй сая нэг миний ярьдаг ах байсан, дүү байсан, их хань байсан, ижил байсан гэж ярьж байгаатай. Гэтэл 3 нь болохоор нэг төр яг тусгай тэм төрийн албан хаагчдаг тийм үү, тодорхой нэг нийгмийн өмнө хариуцлага хүлээгээд аль хашж исэн тийм хүмүүс дээр илүү тавигддаг байгаа шүү. За тэгэхээр нэг эх орноос урвсан хэсэг тийм үү, эх орны эрх ашгийг хөндсөн тийм гэрээ хилцээр гэдэг зүйлийг байгуулсан хэсэг, бодлогын чанартай бичиг баримтуудыг боловсруулсан хэсэг, эсвэл тийм концессийн гэрээ бэнэ ямар нэгэн тендерүүдийг санаатаагаар бий болгож явсан хэсэг гээд шал өөр зүйл тавигддаг байгаа. Тэгэхээр бас төрийн төрөд алба хашдаг гэдэг юм уу, ерөнхийдөө нийгмийн өмнө манлайлалд явдаг тэр хүмүүсийн үг их үн цэнтэй байгаад араасан олон хүмүүсийг дагуулж аваад алдах магадлал өндөр байдаг учраас тэрийг тэн дээр бас маш их том шүүлтүүд тавигддаг байгаа. Яг тэрнтэй адилхан эмч нарт ч гэсэн маш том тийм юу байгаа. Нэг хүний амь настай холбоотой тэр цусан нэрлэг гэдэг дээр цэвэр эмч нарыг шүүдэг байгаа. Багш нарыг бол хөх эрлэг гэдэг дээр цэвэр шүүдэг. Номын эрлэг гэдэг дээр бас шүүдэг одоо. Гэх мэтлийн ийм олон зүйлүүд баригддаг шүү манайхаа. Тэгээд 49 хоног нэг тиймэрхүү зарчмаар явагдана. За. Тэгээд нөгөө нэг юу штэ 49 хоног дотроо ингээд хүмүүс ингээд шууд ингээд явцдаг гэж ойлгоод идэг. Уг нь нөгөө юу 49 хоног дотроо хэд удаа гэрээ эргэж ирэхийг зөвшөөрдөг. Угаасаа нөгөө тэдэр чинь ингээд за ах дүүс нь ингээд яг насварлаа 2 3 хоног дотроо нэг дасгана. Нөгөө ингээд насварсан чи өөрийнх нь нэг насварцсан гэдэг ингээд сэтгэл зүрхэндээ бүр тээцэн байсан чинь зургийг харсан өвөн хажууд нь ингээд сүнсээрэн зогсож байгаа ч юм уу те. Эсвэл одоо түүхээс ургийн бичгээсээ мэддэг нэг буураа ингээд байж хахад хараал ингээд тэгэл тэр чинь ингээд нэрээ ингээд үхлийн дараа амьдрал байдгийн байна гэдэг итгэл үнэмшлээ авч эхлэх байхгүй нэ зочирдлоосаа гарна, айцаасаа гарна. Тэгээд ингээд за би үхсэн байх гэдэгтээ хүлээн зөвшөөрөө. Тэгээд нөгөөдүүл нь бас ингээд олон зүйл ярина штэ түүх мөх одоо зөндөө олон юм ярих байлгүй бодвол тэр нэг сонирхож нэг үзэж өнгөж байгаагүй. Гэхдээ ямар ч гэсэн таниал уйлалдаал төврөлдөл тийм зүйлүүд зөндөө болдог. Тэгэнгүүт нөө эрлэг ертөнцөөс ирсэн хоёр буюу түүнээс дээрс дараал хөвчлэн хоёр гэдэг. Тэгтээ ямар хүн насвархаас хамаарна. Ямар үн цэнтэй хүн өнгөрч байгаасаа хамаарат сүнс нь ямар ур чадвартай, ямар үн цэнтэй бэ? Алдаж болохгүй үн цэнтэй сүнсийг бол эрлэгээс нэлээд олуулаа ирж хамгаалдаг. Хамгаалж аваад авчдаг. Тэгээ авч явахдаа яг эрлэгийн хүлээлгийн өрөөр авчдаг байна. Жишээлбэл манай одоо эрлэгийн хүлээлгийн өрөөр эрлэг рүү гардаг гарцууд олон байгаа штэ. Энэ нөө юу оршуулгын газрууд чи хөвчлэн эрлэг рүү гардаг хэд хэдэн гарцууд байгаа. Дээрэс нь нэг эрлэгийн тэмдэнсийн өргөө одоо манай Улаанбаатараас баруун зүг рүү жишээлбэл яг тэнд гэж хэлж болохгүй тийм. Тэнд бас нэг байдаг. Гэвчлээ ингээд нэг тиймэрхүү байдлаар эрлэгийн өргөөрөд аваа авчин. Тэгээд ерөөсө шүүлт яаж авдаг вэ гэхээр ингээд нөгөө бүх мэдээлэл чинь тэр хүний өөрийнх нь сүнсэнд байна. Ялангуяа махан сүнснийх нь гиппокамп гэдэг тархин дотор ирээтлээ бичигдээстэй байна. Нэг талаасаа нөгөө талаасаа тэгээд нөгөө төвч нөгөө хүн чинь шүлтэндээ ороод одоо 49 доктор ингээд янз янзаар шүгд явна штэ. Яг эцсийн нөө нэг шийдвэр гарах нь 49 хоног. Ерөнхий хамгийн цаад хугацаа. Зарим нь Оросууд бол 40 хоног энэ гэж ярьдаг тий. Зарим нь бол жоохон наашаа энэ байдаг 21 хоног гэсэн 21 хоног л байдаг. 9 хоног гэсэн 9 хоног байдаг. Одоо хэмжлэг янз янз. За ямар ч байсан нэг хамгийн цаадлын хугацаа 49 хоног гэхэд бүх шийдвэр гараад. Тэгээд 49 хоног дээр бол бүр гэр орноо эргэж ирдэг. Бүр гэр орноо эргэж ирдэг. За нэг чухал 9 хоног дээрч гэдэг юм уу эсвэл одоо юу гэдэг нь ламнар үзээд хэлдэг 7 дахь хоног дээр гэрээ иргэнэ. Тэргүүл яг тэр үедээ бас иргэдэг. 13 дахь хоног дээр эсвэл одоо юу гэдэг нь 21 дахь хоног дээр гэдэг тийм эргэж ирж байгаа тохиолдлуудыг зөндөө үзчихсэн учраас эргэж ирдэг. Тэгээд тэр үед нь болж игэл нэг их юу байвал нэг эргэж ирдэг гэсэн өдөрт нь бас их дурсан санаа сайхнаар ингээ хамаг сайхан энерги хамаг сайхан одоо үг үйлдэлээр тэдрийг бас баясгаж явах хэрэгтэй байдаг. За тэгээд нэг эрлэгийн шүүлтэнд орж явах та нэг юу яана. Нэгдүгээр сүнснээс нь мэдээлэл татна. Хоёрдугаар асуулт юмнууд явагдаад ингээ архивд явж байгаа шүү дээ бичээ явна. Тэгээд нэг газрууд дээр нь зарим төрчлөлтэй газруудаар ингээ газруудаар нь дагж явж угаасаа газар нутагт мэдээлэл хадгалаад орон зай мэдээлэл бүр тухайн газрын мэдээлэл акаш бас тэнд байдаг бүртгэлүүд энерги мэдээллийн архивууд яг ингээл хаасаагүй компьютерд байгаа шүү. Тэгээд тэндээсээ мэдээлэл аваад өмнө нь худлаа шалгаа авчихна л да. Зарим тохиолдолд сүнсүүд чинь өмнөө хүлээхгүй шүү дээ. Үгүй би хийсэн, үгүй хийгээгүй. Эсвэл өөрийгөө хийсэнгээ бодцоо явж ид нөгөөд нь хийгдээгүй ч гэдэг юм те. Гэх мэтлэн тэр зүйлүүдийг бас нэг тулгаад шалгаа авчдаг. Тэгээд ах дүү нартай холбоотой, үр хүүхдтэй холбоотой, найз нөхдөд холбоотой, улс орны
Албан тушаалтай холбоотой мэдээллүүдийг тэр орон зайгуудаар шалгаал тулгаал явуулдаг. Тэгэхээр хэрэгээ хүлээхгүй байхын аргагүйгээр бүр цагтай хугацаатай нэг үйл явдалтай өнгөтэйгээр бүх дүрсэн нэг батлагдаад явдаг учраас нэг эрэлгийн дэнс гэдэг зүйл бол энэ цагийн нэг хэдэн шүүгчдээс залдаа цутаагаад явцдаг шиг тийм биш байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол бүр ингээд эртнээс нэг одоо амьд байгаа дээрээ сэрүүн байгаа дээр энийг мэдээд дагаад явчих хэрэгтэй. Үгүй дээ үгүй худлаа гэж ингэж явж байгаад алдчих вэ? Ингэж явж байгаад харамсаад баршгүй. Одоо харамсаад ингээ эрэлгүүдэд ингээ шүүгччихсэн эрэлгийн хүлээлгийн өрөө буюу 20 нэг энэ цагийнхаар нэг юу шиг 461-ийн саат туулах энэ гэдэг шиг тийм өргөөдүүд зөндөө байна. Дээрэс нь тамуудад зөндөө очсон биш үү? Бид нар чинь ингээл тамаас бас хүмүүсийг чөлөөлөх тийм боломжуудыг ингээл олгоол явж одоо юу гэдэг хийгээл явж лээ. За тэгээд 49 хоногийн дараа тэгээд нэг ах トゥ нар бол тэгээ буцчихна. Тэд нар хүлээн зөвшөөрлөө нас орснаа мэдлээ ойлголоо. Одоо миний үр ингээд заа чи одоо энэ ингээд хуульч нарыг дагаад гэдэг юм уу те. Одоо юу гэдэг хамгаалагч нарыг дагаад эрхлэг рүүгээ аваад тэнцлүүлчихэд ирээ. Тэгээд 49 хоногийн дараа шийдвэрчин гарахаар ирж авнаа гэд хэлье. Тэгээд 49 хоногийн дараа ирж авна. Тэгтээ ирж авахдаа янз заримдаа ирж авна, заримдаа ирж авахгүй. Ирж авч бол байдаг юм билээ. Ирж авахгүй тохиолдолд бас байгаад байна. Би яг яагаад гэдгийг сайн мэдэхгүй ямар ч байсан. Өвдөөс юунууд бол янз хүний буян нүглийн дэс гэдэг юм хийсэн юм хүн янз учраас. За тэгээд ихэвчлэн нэг яг хуу тэнгэрт хуваар одоо юу хуваар томилогддог штэ цаадуул чинь. Тэгээд хүмүүс ингээд бүгдээрээ ингээд од гараг ирэхс рүү явчихна гэж боддог. Үгүй ихэвчлэн ингээд дэлхийд үлдэхээр зарим томилогдно. Зарим нь болохоор од гараг ирэхс рүү ингээд томилогдно. Зарим нь болохоор ирсэн гараг ирэхс рүүгээ томилогдно. Тэгэхээр нэг юу гэдэг дэлхийд үлдэх тохиолдолд бол дэлхийд ингээд үлдээл одоо далаад үлдэхээр бол далайн элчнэр хуржээл аваа явчихна. Хөвч таагаад үлдэхээр хөвч таагаад эцдүүд ирээл аваа явчихна. Тэд нар чинь одоо ингээд шүүгдсэн ингээд бүх юм ойлгоцсон. Яг ном ёсороо хүн энэ дэлхийд анх ирээл ингээд мэдгүй зүйлээ мэдж аваад тасаад эхэлж байгаа шиг тэр яг ном ёсороо л явчихна. Тэгэнгүүт зарим тохиолдолд нөө дээшээ явах тохиолдолд хөвчлэн сараар дамжиж гардаг. Хөвчлэн сараар дамжиж гарна. Тэгээд юу яадаг бас нэг нас орсны дараа ингэдэг штэ маш их бид нар зуул барих хэрэгтэй болдог штэ тий. Тэгээ нас орсон хүний араас нь маш их уйлж унжих муул гэж хэлье. Бүр нөгөө сүнс нэгдүгээрт өөрөө нэг харуулсал ихтэйгээр зарим сүнс явж идэг. Ялангуяа гинтийн зурдаар нэг бэлэн болоогүй байжгаад нас орсон нөгөө тохиолдолд нөгөө их харамсалтай тэгээд их хорогдол ихтэй тэгдэгч байж ингэдэгч байж гээл элэг зүрхэн шархлаад тэгээ хүний хүн чинь элэг зүрхэн шархирах тусмаа хүний одоо бид нар махан битээ хүмүүсийн сүнс ингээд яаж эрчим энерги болж гунддаг билээ. Тэрэн шиг тэр нэг жаахан сүнс одоо нэг махан бээсээ эрчим тижэл авахаа болчихсон сүнс шилжилт хийж байгаа. Нөгөө дэлхийн эрчмээс огторгон эрчим рүү шилжээд гэдэг юм уу? Мэдээллийн тийм хүчтэй зурчаар шилжилт хийж байгаа сүнсүүд чинь нэг маш их эрчим энерги хэрэгтэй байдаг учраас нэг зул их барьдаг ш дараас нь. Тэгээд нэг зул барихаа хажуугаар ингээд харамсаж уйлах муул гэж хэлгээд байна. Тэр сүнсэндээ эрчмээ алдаад нөгөө сүнс нь шаналаа, сүнс нь адилхан уйлаад, сүнс нь адилхан гашуудаа, сүнс нь харамсал их тэгээд байх тусмаа айц төвшөр их тээх тусмаа эрчмээ алдаад нөгөө харин нэг зул барьчаад араас нь сайн сайхныг өрөөгөөл магтаал одоо юу гэдэг хамаг одоо сайхан үгийг араас нь хэлээл бахархуулаад одоо юу гэдэг хорогдох зөөлгөөгөр гэдэг юм уу те өөртөө баяр баясгалантайгаар ингээд сэтгэл амар санаа зовхон байхгүй гэдэг сэтгэл амраар ингээд явах тусмаа сүнс амархан хүчээ авдаг учраас нэг томилогдсон одон гэр гэдэг юм уу эрхэс рүүгээ гэдэг юм уу нөхрүүгээ гэдэг юм уу нарны аймаг руугаа явах амархан болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тийм тохиолдолд саран дээр нэг удаан хүлээлгэнд орохгүйгээр явцдаг. Тийм биш нөө сүнс хүчгүй байсан тохиолдолд саран дээр нэг удаан хүлээлгэнд орж нэг эрчмээ авах гэж уддаг. Өөрөө дасан зогтож араас нь нэг эрчмээ авах гэж явах уддаг. Сургалтуудад тусгай сургалтуудад сууж иж нэг эрчмээ авдаг бас тал байгаа. Тэгэхээр тэрийг бас бодож очиод араас нь их ингээд нэг их нөө юу яагаад хэрэггүй л гэж би хэлэх гээд байгаа байхгүй юу? Мэдээж харамсалтай хэцүү гэхдээ л одоо юу гэдэг нь чаргууцалдаж одоо хүчин татахгүй байхаа тийм. Үнэхээр л хайртай бол араас нь баг уйл. Үнэхээр л хайртай бол араас нь баг харуус. Үнэхээр хайртай бол зүгээр л энэ хорогдох зүйлгүй сайн сайхан амьдарсан чи сайхан хүн байсан шүү, сайн хүн байсан шүү. Дараа төрөлдөө эргээд уулзъя гэдэг юм. Сайн сайхан төрлийг олоод эргээд ирээрээч гэдэг юм. Эсвэл одоо юу гэдгийг маш сайхан зүйлийг хэлээд төрөл дэвшлэргээд явуулчих ёстой юм аа л гэж хэлэх гэсэн. Тэгээд нөө бид нар яг тийм өнцгөр хандхалаар зарим хүмүүс ойлгодгоо битгий харамсаа, битгий уйлаа гэл ингээд ойр дотн ах トゥ нартаас ингээд хэлэхэд нэг хэцүү. Гэтэ нөгөөдөл тэлнэ. Юундаа тэгдийн та нар гэл ингээд их тийм одоо
хүн чанаргүй болцсон ч юм хатуу болцсон шүү ойлгоод идэг. Уг нь би нөө нас орсон талаа илүү өрөвдөөд би бодоод хэлж байгаа юм л та. За тэгээд нэг худал хэлүүлдэггүй гэдэг нэг эрэлгийн шүүлтэнд их гоё. Тамийн эздүүд бас тамийн өвгдүүд их оролцдог. Тэгээд тамийнхан ч нэг суу зал ихтэй. Нөгөө хүн чинь нэг ингээл одоо юу гэдэг за нас урчгээ сүнсч очоод өөрөө ингээл их гэмгүү дүрд бас ингээл хичээн штэ тоглолтоо ягээл жоохон жүжиг алдаа гнууд юм болохоор тий жүжигчин энэ төр зан чанар суулцсан энэ төр очиж байгаа суу залтай жоохон явган өнгөн залтай. Тэгэл үгүй тийм байсан ингээл ингүүд нэг янз янзаар мэдээллүүдийг ихлэ шүүчж байгаа учраас мэдээлэлээс зөрсөн мэдээлэл өгөх тусмаа тэр хүн өөрийнхөө ялыг хүндрүүлж байгаа. Тэг тусмаа хүн өөрөө хуурамч, худалж, заллим, мэхлэгч зүйл анги руу 10 хар нүглийн зүйл анги руу орчиж байгаа учраас ял нь хүндрэх байхгүй. Тийм учраас нэг хэрвээ тэгээд байх юм бол эхлээл тэгэж садууч нэг энэ ертөнцийн энэ тэгэл одоо Монголын хуулийг ингээ зөрчөө сурчихсан залим их ингээ хэглээ сурсан хүнийг ингээ хууч баг ингээ өмсөө сурсан хүмүүс бас хичээн л дээ. Тэр янзын маш гоё аргаар ингээ хуулаад яг үнэн дүрийг ингээ шалгаж гаргаж ирээд тэгжээж ялыг өрүүлдэг. Зарим нэг сүнс нэг юутайгаа эвдэрдэг юу гэдэг зөрчилддөг юм билээ. Би ийм одоо ингээд одоо ял авмаа одоо ял бишээ тийм төрөл хувь тавилан авмааргүй. Би ингэж зүтгэсэн тэгж зүтгэсэн гэдэг сайн юм одоо их өвлгэн тэнгуут нэг сар юмыг гаргаж ирэх. Янз янзын байдаг юм билээ. Тэгээ эрэлхт бас цагаатгалын өргөөгээд байдаг. Үнэхээр одоо гэдэг тэгс юу яасан бол тэр нэг цагаатгалд ордог тийм зүйлүүд байдаг юм бэлээ. Тэр мөрийн сайн мэдгүй. Тийм за тэгвэл одоо энэ хүн болгон угаас эрлийн хаалгаа дамна штэ тий хүн болгон динсэнд орно одоо хүн болгон шүүлтэнд орно. За тэгээд эндээс дараа төрөл аваад ингэ шилжээ явж байгаа 40 сарын дараа төрөл рүүгээ шилжиж байгаа юм одоо сүнсгүүлүүд байна. Гэтэл шилжиж чадахгүй доош там руу шилжиж байгаа юм байна те. Ийшээ бид нарт нөгөө яагаад энийг хэлж ин гэхлээр хүн болго ийшээ очих учраас заавал одоо нөгөө нэг бийгүү болсныхаа дараа харамсаа тэнд нь ухаарах гад ингээ ядраа суух биш. Наан найлуулах боломжтой цаг хугацаа 1 хоног ч гэсэн байгаа дээр илүү наан ухаарад аваад нэг үйлдэл гаргачаа чи ийм дэмий бити хураагаа чи үүлийн үр чинь хөндрүүлэх шалтгаанууд болдсон шүү дээ. Ойлгуулах гээд байгаа шүү дээ те. Тийм болохоор ухаараас хэрэгтэй хүмүүс нэг чинь нөгөө танад өөрийн болгоод нэг өөртөө хүлээгээд аваасаа гэсэн үднээс хүн болгонд хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй энийг мэдхгүйгээсээ болоод одоо энэ гимтээд байгаа шүү дээ. Очоод гимтээд энэ удаад энэ хоригдоод энэ саатаад энэ там руу шилжээд байна. Тэгэхээр энэ мэд хүн болгон очих ёстой газар нь энэ мөн учраас тэрнээс наанд боломжтой болол энийг жоохон ухаараас ихэрэд өгөөч гэдгийг нэг бүрчлэн тайлбарлаж байгаа шүү. За тэгвэл одоо там руу шилжих бол яах вэ? Нөө хойлоо эхлээд 13 ирлэгээ газ ирчээ тий. Тэгэхээр түрүүний ярьжсэн чинь эмчнэрийг шүүдэг гэдэг ярьжсэн шиг 13 ирлэг байгаа. Цусан улаан ирлэг, галан ирлэг, усан ирлэг, тамлах ирлэг, шороон ирлэг, ясан ирлэг, махан ирлэг, шогтын ирлэг, утаан өндрийн ирлэг, номын ирлэг, удмын ирлэг. За тэгээ ирлэгийн цагаатгалын өргөө, ирлэг ном хааны өргөөд болоод тэгээд ирлэгийн шүүлтгийн өргөөгээд ингээд ирлэгийн нэг аймаг багтчихж байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг хийсэн хэрэгээр нь л одоо нөгөө шүүнэлтэй яхахгүй. Тэгээд үнэхээр одоо юу гэдгийг эрэлгийн тэр шүүлтүүдээр явсан чинь тамд унахаар зүйл хийсэн хүмүүс байна штэ. Одоо жишээлбэл нэг манай дээр нэг там ах уншигддаг. Тамд аюу хоригдсон хүмүүс байгаад байгаа штэ. Уншигдаад байгаа штэ. Тэр чинь нөгөө ингэн за би 40 яваад яриад юу яагаад таа. Энэ цагт нөгөө хүмүүс шоронд төхөр орж ирт ах дүүнэр дотор гэдэг юм хамаатан садан дотор тодорхой хэмжээгээр шоронд орчихсон одоо хэрэг төгт орчихсон. Харин ч нөгөө яг одоо энэ цагийн хууль шударгаар ажиллагаа багасчаад байгаа штэ. Гэсэн чсэн танил талтай хүмүүс ингээд шүүх ялаас хэлтрээд байгаа чсэн энэ цагт шоронд орсон хүмүүс олон байгаа. Олон бүр бидний нүдэн дээр хэдэн зуун байна. Тэр хэдэн 100 мянга тэргээ тоонууд гарч ирээд байгаа штэ. Тэгээ шоронгийнхны тоо бол ялангуяа дэлхийн дахинд бол хамарсан шоронд орогчдын тоо бол маш их нэмэгдсэн байт юм билээ. Тэгэнгүүт яг тэрнтэй адилхан хүний мэс чанар муудчихсан хүний нэг ёс зүй гэдэг зүйл нэг маш их дороодсон байдаг учраас яг сүнсний ертөнцийн шорон тамд ихээр орж байна. Бүр ихээр ордог юм байна. Энэ цагт нөгөө одоо юу гэдгийг за бусдын өвгдөө эцэгхээгээ зовоосон. Жишээлбэл хань ижлээд зовоосон амьдын тамд унахсан. За хүний одоо гэдэг эд зүйлийг хулгайсан, хуурам ихэлсэн одоо эргэтэн дутуу болгосон, амь насанд нь халдсан, эд хөрөнгийг нь гар цохролд авсан, эсвэл дээрэмдсэн, тонсон, гүтгсэн, гүжирцэн, шунсан, эрх мэдэл тэмүүлсэн, эд байлгийг хулгаан замаар олсон. Одоо юу гэдэг энэ бүгд чинь бүгдээрээ зүйл ангууд дээрээс нь байгаль хийтэй ямар харцсан. Өвс ногоо одоо төмөрцөн, шатаасан
газар дэлхийг угасна одоо шорооны ирлэг жишээлбэл тий. Гэвэл ингээл нэг зүйлүүд нь за утаан үнэрийн ирлэг гэдэг түрүүний ярьсан тэн дээр яасна өвс ногоог одоо ингээл гал алдсан эсвэл их хэмжээгээр хөрсийг сүйтгэсэн их хэмжээгээр газрын хэвлийг одоо самарсан эсвэл оён модыг их хэмжээгээр одоо огтлж хөрөөдөж авч явсан эсвэл түрүүний усан ирлэг гэж ярьсан нэг лус твтэй зөксгүй харцаад лус твийг гол булаг шандыг сэргээлцэн гээд ингээд яг энэ дагуугаал нөгөө энэ бидний ярьсан дагуугаал хувь заяагаа голсон, хүйсээ сольсон, тийм амиа хороосон. Эсвэл энэ махан бие, бусдын махан биеийг эмлэж садист байдлаар одоо тий одоо таашаал авсан. Одоо нөө абьюзер гэж нэрлэдэг байгаа сүлүүд тирануудад тиймэрхүү өндөр хүмүүс бүгдээрээ тамд очиж байгаа. Бүр бүгдээрээ тамд очиж байгаа. А тэгээ дээрэс нь нөгөө нэг одоо их мэдгчийн дүрс гэж гэдэг юм уу зарим нэг тий тохиолдол нэг бусдыг ингээд буруу суртал хуулгараа, буруу альбан тэрэнгийн урах цангад орох тийм үйл хөдлөлт одоо оруулсан бол номын эрлэгч хөгдөж байна. Юу үнэнд одоо үнэнийг мөрлөж чадаагүй бол илт нөө шудраг бус байдлыг илт худал хуурмаг байдлыг газар авахд одоо хувь нэмрэн оруулсан бол хөх эрлэг гэд хөх эрлэгч хөгдөж байгаа байхгүй. Тэгэл там руу унчиж байгаа. Тэгэхээр там руу унагчд олон байдгийн билээ. Ерөнхийдөө насарсан хүмүүсийн одоо нэг сүүлийн үед бол баг 20 орчим хувь тамд байна шүү дээ. Там руу очиж байна. Эсвэл завсар ертөнцид үлдэж байна. За тэгвэл одоо евроник төлхөө асууч юм уу гинт санагдчихлаа. За эрлэг дээр очиж шүүгдээд нэг бол там руу явж, нэг бол төрөл авч जैन тий. Гэтлээс эрлэг шүүгдэх хүмүүс байгаад байна. Байхдаа эрлэг шүүгдэхээ хоёул дараа нь ярив. Тэгэхэд ингэж хий. Нэг бол эрлэгээс шүүгдээд там руу шилжиж чинь эсвэл бол нөгөө төрөл авч जैन дэшээ. За тэгэнгүүт одоо нөгөө нэг энэ бол нөгөө дандаа програмтай явж байгаа. Одоо нөгөө яг насан дуусж байгаа хүмүүсийн хувьд ярьж байгаа шүү дээ. Гэтэл одоо нөгөө амиа хорлсон эсвэл бол янз бүрийн осол гэмтэл төртөөд одоо аваар осол төртөөд одоо хорлог үжигсэн амин тасарсан. Янз бүрийн одоо үйлдэлийн улмаас одоо нөгөө буцах цаг болоогүй байхад одоо буцсан энэ хүмүүс байна да. Энэ хүмүүсийн хувьд одоо жирийн хүмүүсийн яг стандарт хүмүүсийн хувьд буцах цаг нь жамын дагуу буцаж байгаа хүмүүсийн хувьд одоо шууд 49 хоногийн шууд эхэлж байгаа бол эрлэг аваа явчих штеп. Гэтэл жамын бус буцаж байгаа хүмүүсийн хувьд эрлэг авч явахад нэг буян дутаад байна. Ирэхэд эрлэг рүү заавал очиж шүүлтэнд орох хэрэгтэй шүү дээ. Гэтэл эрлэг рүүгээ ч очиж чаддаггүй. За энэ одоо ямар тохиолдолд хөвчлэн эрлэг рүү очихгүй байгаад байна. Одоо нөгөө юу дуусаагүй, ухаарлал дуусаагүй байгаа, тий даалгавар дуусаагүй байгаа, болоогүй байхад ингээд буцаж байгаа хүмүүсийн хувьд энэ нэг тийм гацах хүмүүсэд байна. Зарим тохиолдолд бид нар завсрын ертөнц гэж нэрлэдэг байгаа шүү дээ, тий. Гарья гарч болдгүй, орын орж дөнгөдгүй тийм хавчигдсан орон зай гэдэг. Одоо хүн чинь ямар нэгэн хадны завсарт хавчигдвал ямар хэцүү байх вэ махан биеэр. Гэтэл сүнсгэл биеэр тийм орон зай руу бас шилжиж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүсийг тийм орон зай руу шилжүүлэхгүй тулд энэ нас яагаад чухал вэ? Одоо нөгөө энэ амьдрах хугацаа яагаад чухал вэ? Энэ үүрэг даалгавар ямар чухал вэ гэдэг заашгүй ойлгуулж өгөх хэрэгцээтэй байна. Тэгэхгүй бол өөд аль хувь зайгаа голдог тий буруутгадаг ийм зүйлүүд сүүлийн залуучуудын дунд аюу их байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ завсарт гацхтаа зарим тохиолдолд 1000 жилээр 2000 жилээр энэ төр гацж гин гэдэг. Одоо манай судар дээр шил тайлбар та бүр илүү сайхан юу яах юм бол сонирхох юм бол энэ сүнс судрыг уншиж болно. Энэ сүнс судар дээр тайлбарууд нь бүгд байж байгаа. Ямар хүн завсарт гацаад байгаа юм бэ? Одоо тэгээд энэ дээр энэ гацж байгаа хүмүүсийн хувьд нэг буян дутаад байна шүү дээ тий. Тэгэхээр гэр бүлийн хүмүүс хөвчлэн юу хийх юм мэддэггүй тохиолдлууд байгаад байна. Тэгэхээр энэ дээр 1000 төрлийн 100,000 үйлийг хийх боломжтой гэдэг ингээд судар дээр ингээд янз бүрийн дуурайтал бичсэн байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ завсарт гацх нь төрөлж авч чадахгүй гэдэг ер нь бол өөрийнхөө хэмжээнд хамгийн дэш шаналлыг эдэлж шүү дээ. Яаж болохгүй эрчим хаанаас хооллох юм бас хэцүү байдалд ордог. Эний нэг тийм сул талуудыг яагаад ийшээ орчиж болохгүй юм гэдгийг нэг хүмүүс тайлбарлаж өгөө. Тэгээ тий. Ялангуяа өөрийнхөө хувь заяаг голдог энэ хүмүүст. За нэг бидэртэй зэрэгцээ ертөнц гэдэг яриад байгаа тийм үү. Тэгээ тэн дотор нэг хар сүнсүүд, саар сүнсүүд, цагаан сүнсүүд гэх бүх сүнсийн гурвал ангилчаад байгаа. Хүн бид өөртөө цагаан сүнсний төлөөлөл болж ирсэн. Тэгээд цагаан сүнсний төлөөлөл болоод энэ дэлхийг хамгаалаад гэдэг юм энэ удан бусаагаа үлдээгээд тодорхой хэмжээ өөртөө сүнснийхаа төрөл хэмжээстийг ахиулчаад буцна. Гэтэл зарим нөхдүүд бол тэгж чадахгүй тохиолдол тийм хүмүүс угаасаа байгаа штеп бидний дунд чисэн ингээд олигтойхон амьдарч чадахгүй бусдад гай болоод бусдыг дагсан цогтгоо тавиа дээрэмдээ тоноод худлаа яриад гэх мэтлээ ингээд зөндөө олон тохиолдлуудын улмаас нөгөө нэг цагаасаа зарим 8 хорлцож байна. Зарим нь одоо юу гэдэг янз янзын цаг бусаа аргаад одоо ингээс бас ясан ирлэг гэдэг нэг ирлэг байдаг. Тэр ирлэг яадаг гэхээр нөгөө эцэг эхээс эрүүл сарвал заяагаад өгч гисэн нүдтэй амтаа амартаа заяагаад өгч гисэн энэ сайхан биеийг махуудыг
аятайхан аваад хөвч чадахгүй ирэмдэг зэрэмдэг болгоод гэдэг юм хэвтрийн болгоод эсвэл нүдгүү хамаргуу болгоод хөлтэй сохор доглон болгоод эсвэл хүүсээ солиод гэдэг ингээд нэг тийм сонин болгоч чинь тэр тохиолдолд нөгөө нэг ясан ирлэг гэдэг угаасаа шүүдэг. Гэх мэтлээ ингээд нөгөө нэг ясан ирлэг шүүгээд нөгөө нэг амь насыг аваад явсан тохиолдолд эсвэл ясан ирлэгийн хүн гарч ирээд за чамайг ингээд бүхэл бүтэн заяагаад өгч чи яагаад одоо юу гэдгийг 75 наслах байсан 75 наслах чадахгүй 35 та хүрээд ирвэ гэж шүүгч шинэ. Тэгэнгүүт дараагийн төрөлдөө юу гэдгийг тэр нөхөр нөгөө нэг цаг нь болоогүй 75 хүрэх ёстой шүү дээ. Завсрын ертөнцид үлдэх ёстой. 75 наснда хүртлээ тэр өөрийн гэсэн хөтөлбөртэй ирсэн байгаа. Тэр хөтөлбөрийнхаа дагуу энэ дэлхийд юу хийх ёстой байсан? Хэдэн хүүхэд төрүүлэх байсан? Хүүхдүүдэд яаж өсгөх байсан? Байгальтгийн тусдаа юу хийх байсан? Ах トゥ утай тусдаа юу хийх байсан? Нийгэм тусдаа ямар ажил бүтээх байсан? Тэр бүгдээ бүтээгдэх шаардлагатай. Угаасаа үеийн хөтөлбөртэй ирсэн чи тэрийг бүтээг гэж нэг завсар ертөнцид үлдэж завсар ертөнцид харин үлдэхтэй харин цагаануудын талд орох уу, саарлын талд байх уу? Эсвэл харуудын талд одоо орж бас зовх уу гэдэг нь асуудал байгаа. Тэгсэн ч гэсэн саарл цагаан хар аль нь ч байсан бэ одоо ирэлгийн харин ч ирлэгд ирэхгүй төрлөө олохгүй тэгээд завсар ертөнд зовх нь хамгийн хэцүү учраас ингээд зарим сүнсүүд бол ингээд нас урган гутаа ингээд гинтийн зурдаар нас урсан тохиолдолд өөртөө амиа орсон тохиолдолд нөгөө юу яадаг маш их нөгөө ирлгүүдээс зүхтдаг бүр зүхтэн тэгэнгүүт хайчдаг ирлэг шууд хайчдаг яагаад гэвэл ирлэгт очиж шүүгдээд бушуухан дараа төрлөөгээд гимшээд ирлэг чинь хаа очиж ял хийсэн хүмүүсийг гимшээд чин сэтгэлээсээ гимших юм бол чим сэтгэлээсээ алдаагаа засч чадхаа илэрхийлж чадах юм бол тодорхой хэмжээр тамд ороод гэдэг юм шоронд очиод богино хугацаанд сайн хүмүүжих юм бол газ төрлийг олуулаад дээш явуулцдаг. Гэтэл тэхгүй байх тусмаа тэндэрт харамсалтай учраас хайчдаг. Тэгээд ирлэгээс зугтана. Эсвэл хинж тоож авахгүй. Энэ болоогүй нөхөр ингэсэн явж гэнэ. Тэгэнгүүт нөө нэг өстой жинхэнэ махан бичгүүгээр энэ одоо сүнс одоо юу гэдгийг сүнс махан биетэйгээр ийм үйлдэл хийгээрээ чигээ явуулж чад махан биегүүгээр тэр одоо жишээлбэл махан биетэйгээр чи 1000 мод тарих шүүгээд байж л дээ өөрөөр таалгартанд яаж мэдээ. Тэгээ махан биегүү сүнсээрээ 1000 мод тарих хэрэгтэй болноо. Тэгээ тэр тохиолдолд бол яг гэхээр саяын түрүүний ярьсан ах トゥ амраг садан одоо гэр бүлийнх нь араас нь тухайн хүмүүсийн нэр дээр одоо буйнан дутсан сүнсүүдгээс саарл сүнсэн дотор байгаа. Аврал ирсэн сүнс. За аврал нь яг гэхээр буйнан дутсан сүнс. Тэгэхээр буйнан дутсан сүнс гэдэг нь энэ нөө нэг хийх ёстой сайн үлээ хийгээгүй зүйлийг л буйнан дутсан гэж хэлж байгаа. Тэгэхээр буйнан дутсан юм чинь чи эрэлгийн дэнсэнд орж тэнцэж чадахгүй байна. Ингээд тодорхой юм хийсэн хүнийг бас эрлэг шүүх байхгүй. Тэрнээс ингээл нэг сайн дураараа өгсөн болгоныг шүүгээд ингээ эрлэг ажиллаа бараа суухгүй байхгүй. Тэнд шүүх юм байхгүй тэр хүнд. Ойлгомжтой. Тэгэнгүүт завсар ертөнцид үлдээд харин тэдэрт ямар боломж байх вэ гэхээр хүүхд одоо ах トゥ нартайгаа сүнсний холбоосоор зөнгийн холбоосоор зүүдний холбоосоор зүрх сэтгэл хүйсийн холбоосоор яаж игээ дохио өгөөд нөгөө нэг өөрийнхөө хийх ёстой юмыг захиалж хийх нэг тийм л боломж байгаа. Зүүдэнд нь чултгаа ороод. Тийм нэг боломж байгаа. Эсвэл одоо юу гэдгийг тэр үлийг нэгэнтээ би махан бэрээ юм хийж чадахгүй юм чи би сүнсэн бэрээ ийм зүйл хий гэд гэрээ байгуулад сүнсээрээ хийх боломжтой зүйлсүүдийг хийж явж чадах юм бол тэр нь хийсэн одоо буйнд ингээд өгөө авааны дэнсэн ингээд тэнцлэгдээд явах тийм бас нэг хөлбөрүүд байгаа. Тэгэхээр ямар тааж байсан бай завсар ертөнцид гасдах хацах юм. За аврал ирсэн сүнсүүд бас гэдэг нэг байдаг шүү дээ. Одоо жишээлбэл араас нь нэг буян хийдэггүй ганц одоо цагийн сайханд ингээд юу гэдгийг хажиг зожиг явж байгаад бэртгчин амиа буцсан явж байгаад тэгээ хүнд тусалдгүй хүнд буянгүй хүн чинь насварлаа араас нь буян хийх хүмүүс цөөхөн араас нь сайн зүйл хийх цөөхөн тэгээд ингээд нөө нэг яг эрлэгийн нас нь болцсон тэр 80 хүрээд өгөхөөс 80 хүрээд ингээд эрлэг дээр очлоо тэгсэн чинь байхгүй буян тутцсан тэнгууд аврал ирнэ өөр хөвгтөөс аврал ирнэ бусдаас аврал ирнэ тусламж үсэн явдаг тийм сүнсүүд байна бас нэг тийм байдалд орчихгүй тулд л одоо нэг анхааруулах зүйлийг хийж байгаа. Тийм байдал битгий ороосоо угаасаа тийм байгаа шүү. Завсар ертөнцид өчнөө олон саарлсан сүд энэ махан бие гэжсэн. Тэгээд ах トゥ гээрээ л эргэлдэж амьдардаг. Зовлонтой энэ саарлууд чинь нөгөө нэг юу гинхийгээд идэг. Тэдэр чинь нэг эрчмийн нөгөө нэг юу байхгүй одоо ховролт байхгүй нөгөө нэг энэ дэлхийн одоо нэг сүнс чинь ямар нэгэн эрчмээр үргэлж тэтгэгдэж сэнэглэгдэж байх ёстой. Тэгэнгүүт нөгөө нэг одоо жишээлбэл би одоо нэг одоо миний сүнс байлгэхэд намайг сайхнаар дурсан, намайг сайнаар ярьсан, миний үр хүүхдүүдийн одоо ээжийнхаа эмээгийнхаа талаар ингээд бахархаж ярьсан тэр эрчим энергиэр жишээлбэл хооллох байхгүй. Гэтэл араас нь хэн ч сайнаар дурсахгүй. Бүр ингээ мартцсан. Одоо тэгээд насварсан хүмүүсийн араас буян үлдэхэж бид нар бараг мартцсан, өргөлсгөө өргөхөөс мартцсан тийм болчоод байна шүү дээ. Тэгэхээр бүр тийм хүмүүст буян дутаад ингээд аврал ирээл ингээ хүн хүнээс ингээл махан битээ өнөс гуйгаал чинь ингээл очиж эргүүлдээл нөгөөдүүл нь ингээд нэг
бид нар чинь нэг бэлгийн мэлмээгүй болцсон гэдэг юм уу. Зүн бэлэг муутай учраас анзаарахгүй нэг настай хүн ирээд юм гуйж байгааг нь анзаарахгүй. Жаахан нэг зүн бэлэгтэй юм хардаг хүмүүс нэг төвчлэн айцхтаа энэ юу амт ирээд намайг эсвэл нэг эмээ намайг дагаад ямар зовлонтой юм бэ гэдэг ингээл явдаг штэ одоо бид нар чинь тий. Тэгэл яг үндэ бол яг туслах гэсэн хүмүүс нэг эмээ дагаад яасан та ямар байгаа ингээд эсвэл үр хүүхдээ ингээ юм хэлүүлэх гэдэг үр хүүхдэд нь хэлнэ. Танаа ээж чинь завсар ертөнцид байгаа юм биш үү? Эмээ чинь байгаа юм биш үү? Нэг одоо ганданд очиод одоо юу гэдэг буян хороо ном хуруулад өгөөч гинэ. Эсвэл нэг уул хатанд очиод тахлах хийгээд өгөөч гинэ. Эсвэл одоо юу гэдгийг нэг асрамжин газрын өмчгөрөөсөн хүмүүс нэг буян хийж өгөөд өөрийнх нь тэр эмээгийнхаа нэр дээр тэр ээжийнхаа нэр дээр энэ буяныг хийж шүү гэд ингээд хийсэн тэр сайн үйл хэрэгээ тэр хүний нэрийн өмнөөс хийгээд тэр хүнд буяны дүргээд эсвэл өгөөч гэдэг. Тийм л зарчим яригддаг. Тэгээ тэр болгон тэр нэг мэлбэтэй гэдэг юм зүн бэлгтэй тэр болгон тэр холбогдоод тэр мэдээллийг нь дамжуулаад үйл хэргийг хийх чадaltaй хүн олддоггүй ховрол байгаа одоо. Тэг яг ямар ч гэсэн туслаад бид нар бас чадлаараа явж л байна тийм үү. Гэхдээ л эн чинь нэг бас асуудалтай болцсон тийм тийм байдлаар тэгээд бүр нэг өөрхөн амийг хороосон тохиолдолд ясан гэрлэг уучлалт өгмөө. Ясан гэрлэгийнхэн чамайг амьдруулсан амьдрах эрх өгсөн. Чамд ээж аав зайлгсан. Энэ би чинь бүрэн бүтэн төрүүлсэн. Тэгэхэд чи эрхийн балай болоод гэдэг юм. Эсвэл амьдралын жижигхэн шалгууд эсвэл одоо гэдэг мунх уур уцаарынхаа мунхгаас болоод чи амиа хорлсон хогчно гэдэг. Засвар ертөнцид гундаал өчнөөн жилээр өчнө. Гундаал хэрвээ чи нэг 80 75 хүрэх ёстой 75 хүрэх хоорондоо 35 та явчлаа тэгвэл одоо юу гэдэг 40 жил хийх юм а чи 400 жил болсон ч хийж чадахгүй бол завсар ертөнцтэй чи гацаад шаналаад гундаад харин ч чамайг бүр хүмүүс мартчихна. Ах トゥ үр хүүхэд гэдэг юм ойр дотны хүмүүс чи эхний нэг 10 20 жил санджаа сүулдэ бол мартчихна. Тэгэл саарсан нэг гүйрээд. Тэгээ яг аз байгаад одоо цагааны талд гэдэг юм уу цагаан сүнснүүдэд туслаад хүмүүсийн зүүдэнд ороод хүмүүсийн одоо амь насыг нь хамгаалаад гэдэг юм ядарч өдөрсөн хүүхдүүдийг ингээд нохой шувуунд барилгахад нь хамгаалж туслаад янз янзын байдлаар хийгээ буйнууд ч харин тодорхой хэмжээгээр дэнслэгдэж чадах цагт эрлэг тэртээ тэргүй тодорхой самналтуудыг үе явуулдаг. Завсар ертөнцөөр хаана хэн юу болж ийн яаж ийн хийж ийн. Тэгээд тэр самналтанд өртөөд эрлэг дээр очиод өөртөө эсвэл сайн дураарлаа эрлэгийн ертөнцид гүйж очиод би одоо үйл хэрэгээ дэнслүүлье гэдэг. Тэг тохиолдолд бүх юм нээлттэй байдаг. Ухаарлт гэдэг зүйлийг хүсэж байгаа шүү дээ. Тэгээ махан би байхгүй болчин бүх мэдээлэл, бүх зүрх сэтгэл, бүх оюун санаа чинь сүнстэйгээ хамт явдаг гэдгийг л ойлгоод өгөрөө хүмүүсээ. Махан би чинь бордоо болоод дуусч байгаа шүү энэ ертөнцид. За тэгэнгүүт одоо энэ дээр энэ одоо хүний мунхгаас л болж ингээд хорогдож байгаа шүү дээ. Үнэндээ тийм ээ. Засвар ертөнд гацах нөхцөл боломж нь өөрөөс нь болоод байгаа шүү дээ. Өөрийнх нь дутуу ойлгосон бүрэн ухаараагүй зүйлээс болоод өөрийнх нь ламиг ивэтгэж байгаа. Эсвэл бол одоо аврал ирж байгаа, буян дутуу болж байгаа, үүлэн дутуу болсон гэх мэт сүнсэнд үлдээд байгаа. Энийг бүрэн ойлгочих юм бол заавал ягаад ингээд харамсаал гутраад ингээд энэ сүнсгэлч нь энэ завсарт одоо үлдэх одоо боломжгүй шүү дээ. Үлдэхгүй байж болно. Үлдэхгүй байх юм бол төрөл аваад ингээд дараагийн хөгжил явах хэвээр. Гэтэл үлдснээрээ 1000 жил 2000 жил гацаад байна шүү дээ. Тэгсэн чинь бас нэг ийм юм байна. Эд хөрөнгөндөө хоронгоцсон сүнс гэж юм байна. Одоо бас л шунлаас буруу ойлголтоосоо болоо тий. Ямар ч энэ дэлхийгээс авч явах боломжгүй юмыг авч явахгүй дайраад. За эндээс бол бас хүмүүс нөгөө ялангуяа сүүлийн нөгөө хүмүүс аюух нөгөө мөнгө улаан нүд цагаан болцсон болохоор би бас энэ юмыг яаж мэдхүү энэ юунаас болж аюух дэмий юмд ингээд засарт хүмүүс маш ихээр ингээд нөгөө гацах нөхцөл нь болж байгаа учраас хүмүүст анхааруулахын тулд эд хөрөнгөндөө хорогддог сүнсийг одоо жишээл чинь нөгөө жишээл хөөргөндөө хорогдсон ч юм өөрийнхөө хамгийн үнэтэй зүйлд хорогдсон байлаа гэхэд тэрийг дараагийн дэлхий дээр үлдсэн хүмүүс нь л дамжуулж идлээ шүү дээ. Зардаг ч юм уу, урдаг ч юм уу, те өөрсдөө хэрэглэдэг ч юм уу. Тэгэхээр тэр хүмүүстэй тийм сайн бус зүйл болоод байгаа. Яг л реализэтэнд өөр нэг сэтгэл шингэчээд байна, те. Энэ тохиолдолд ер нь энийг яаж суллах вэ? Ийм одоо шил үлдсэн бол энэ хүнийг яаж явуулах вэ? Одоо ойр дотных нь хүмүүс жишээлбэл яг ийм нэг тэгтээ нэг за учаасаа эд хөрөнгөндөө хорогдсон талаар ярьчлаа шүү дээ, те. Үр хөвгтөд хорогддог тохиолдлууд бас байгаа. Тийм. Янз хорогдлтууд нэг хорогдож үлдэх тохиолдлууд нь янз байна л да. За тэгээд үр хөвгтөд хорогдох эд баялагтай хорогдох хоёр юм ярьчих. Зарим нь бол албан тушаал хорогдсон. Эрх мэдэл хоноодож бас тэнэгддэг. Үгцэн хэрнээ шүү дээ. Тийм би сүнслээ таарч байсан. За тэгэл ямар ч байсан энэ бидний нэг гаргаж болох алдаа учраас чухал шүү. Хүмүүс ойлгохгүй бол ийм алдаа гаргаж болно. Шийдлэр манайхаа. Тэгээд нэг эд хөрөнгөдөө хорогдлоо гэж бодлоор нэг эд нь хаана тэнд дагаж явдаг. Тэгэл нэг харамлал угаасаа нэг 10 хар нүгэл дээр чинь шунал гэдэг зүйлийг чинь хамгийн нэг биеэр үлддэг, сэтгэлээр үлддэг, бүхлээр үлддэг, сэтгэлээр үлддэг нүгэлд оруулсан маш тэгэхээр шунал гэдэг зүйл маш аюултай гэдгийг л илэрхийлээд тэгсэн маа. Тэгэнгүүт нэг одоо Европ манайд ч одоо тийм боллоо одоо эдлэн газар орд хашуудтай хорогдоод байшингууд нь ингээд
би бүр тийм байшиндаа хорогдсон хүний сүнсийг хүртэл явуулж лээс. Гэвчлээ тэгээ ингээд тэд нар нөгөө байшингийн хин ч авч чадахгүй. Одоо нөгөө эд хөрөнгийн хин ч авахгүй. Нөгөө эд хөрөнгийн авсан хүнийг дагж жоохол тэгэл зовоогоол харамлал хэрүүлээгээл нөгөө тийч өвдгөөл шаналгаал тэгэл нөгөө айлгаал ичээгээл нөгөө хүчээ авчин өөртөө тэр нөгөө юунаас харамсан эд хөрөнгнөөс бас хүчээ авчин эд хөрөнгөнд хүмүүс шунж байгаа ямар гоё гисэн болгоноос ирчмээ авчин тэгэнгүүт улам хүчрхэгжээд ирэнгүүт нөгөө нэг ирээл зодолтоол ураал тастаа сүмсийн нөгөө хөөж туугаал бас нэг тийм байдаг. Үр хөвгтдээ хорогдсон хүмүүс бол аюу хэцүү. Нөгөө үр хөвгт нь тэд нар чинь нэг үр хөвгтийнхаа сүнсэнд хорогчоод гэртээ эсвэл нөгөө хүүхдүүдэд дагаал яваад байна. Нэг сүнс одоо нэг амарсан эдсэн хоол хүнс эднээсэн хөдөлмөрсөн тэр эрчим чинь нэг л махан биеийг тижээд ээлийн одоо дөнгөж дангаж чадчихахад хоёр дахь дахиад сүнсийг тижээж явж явах болдог байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хоёр ингээ олсон эрчмээ ингээ хажуу талдаа байгаа ингээ сүнсэнд зараад явхлаар хүссэн хүсээгүй нэгдүгээр тэр одоо тухайн дагж явж байгаа үр хөвгтөд хорогдсон үр нь болоод сүнс нь хорогдсон хүн маш их шаналж өвдөн. Тэгээ хаана аль сүнсэн дээр хорогдсноос хамаарат тэр сүнсээр дамжсан өвчнүүд бий болдог. Жишээлбэл махан сүнсэнд хорогдсон бол махан сүнсээр дамжсан. Цусан сүнсээр гэдэг юм үү те цусан талаараа холбоостой бол цусан сүнсээр дамжсан бол цусан сүнс гэдэг юм. Тэгээд нэг гэр орноос явдаггүй. Гэр оронд нь бүгээл тэгэл бас л мэдээж нөө янз янзын хүн харддаг хүмүүс зарим нь хүн дүрээр харагдан зарим нь харагдахгүй тэгэл айлгаж ичээгээл ингээд явж чадахгүй нөө хорогдсон тэр л хүн хаа байна тэр одоо тэрэндээ л хорогдоо явдаг. Тэгэл одоо жишээлбэл одоо юу гэдэг би жишээ авъя. За нөхөр нь одоо ингээд эхнэртэй хорогдчихъя гэж одоо нөхөр нь асууад эхнэр нь дараагийн амьдрал зохиохлоор нөгөө дараагийн нөхрүүдийн хурж ийл хөөгөөл туугаал гэмшлэн. Тэгээд хүний амьдралыг том болгоод гэдэг. Гэвч янз янзын эсвэл уран бүтээлдээ бас хорогдчихдаг тийм зүйлүүд байна. Хэцүү. Гэх мэтлээ ингээд тэгсэн чсэн тэр нөхдүүдийг яаж ирлэг шийдвэрлээ? Эд хөрөнгөнд орсон эд хөрөнгөний өгөө хийж байна. Эд хөрөнгөтэй хамт сүнсийг устгадаг. Өөр ямар ч арга байхгүй. Тэгээ эд хөрөнгө нь ямар нэгэн байдлаар одоо шаттдагсан ч нөө эвдэрдэгсэн ч нөө үер усан дондоо хумхын тоосол задарт. Тэр тохиолдолд сая тэр сүнстэйгээ хамт эдэндээ хорогдсон эдэн дотор нь өөрөх нь хамаг шунал хүсэл сэтгэл зүрх ингээд эрчим сүнсэн шингээд орсон байдаг учраас хамт устгадаг тийм л арга байгаа. А хүүхдтэй хорогдоод байвал хүүхдэд нь л хамт авч явдаг. Тийм тохиол зөндөө шүү дээ. Миний мэддэг тийм ингээл 49 онтор хүүхд 3 хүүхд аваа явцсан гэж байж л хүүхдтэй хорогдсон. Тийм байж болохгүй байхгүй. Тэгэл машинд орогдчихно. Тэнгүүд нөгөө машин авсан хүн болгон аваарслыг гээл машин нэвтрээд тийм зөндөө байна. Энд чинь бүр амьдрал дээр бүр дэндүү түгээмэл байдаг зүйл болчиход байгаа. Тэгээд яг тэгж л хөөж ингэж л нэг дэлгэрэнгүй тайлбарлаж явж чадахгүй л байгаа болохоос биш. Яг хэрвээ нэг зүүн бэлгийн тулаан үргэлж гардаг тэн дээр ингээ хүмүүс санаадаг бол ийм юм чинь өдөр тутмын амьдрал маш олноороо байна. Тийм тэгээд нөгөөд нь болохгүй болохоор аваачаад нөгөө нэг баялагтай наваачаад хамт хийчихсэн. Тэгээд байж лээ. Наад чи аюултай. За тэгэхээр одоо энийг нөгөө яг ингээд юм чихээрээ сонсож байгаа одоо 5 м хүүгээр хүлээж авч байгаа зүрхээрээ хүлээж авч байгаа хүмүүсийг энэ иймэрхүү юм бүрэн ухаараагүй байх, таниагүй байх, мунхаг байх чи эргээд өөртөө халтаагаас гадна өрөөлт бас их ямар их дарамтлайтай юм бэ? Ямар их одоо энэ оршихуй ахыг их бохирдуулт юм бэ гэдэг талаар ерөнхий ойлголт авсан бахаа гэд найдаж байна. За хоёлаа тэгэхээр дараагийн тохиолдолд юу руу ярих вэ? Энэ сүнсгэл дээр энэ там руу болж явж байгаа штэ хүмүүс. Тэгсэн чинь нэг юм байна. Там дээр одоо мэдээж муу юм хийсэн там руу шилжин. Харцсангуй эрэлгээр шүүгдээд хар цагаан нь дэнслэгдээ. За хүний төрөл одоо амьтны төрөл авдагсан ч үү те. Өөр орон зарив шилждэгсэн ч үү болно гэвэл ингэ шилжиж чинь. Шилжиж чадахгүй байгаа хүмүүс цаашаа нэгэнт буйн нь гүт одоо дүүржиж эрлэг рүү очно гэдгийг сайн ойлгосон байх гэж найдаж байна. Буйн нь дүүрэх хэвээр. Буйнгүй бол бас эрлэг шүүхдэггүй завсарт гацаад төрөлж авч чадахгүй яаж наашаачгүй цаашаачгүй гацна. Тэхийн тулд одоо зайлшгүй буйн хэрэгтэй. За тэгэнгүүт аяра гэж эрлэг рүү очлоо. Өөр хөлт нь одоо ах トゥ хамаатны садан ардаас нь сайхан буйн хийгээд нөгөө хүн очлоо эрлэг шүүхтлээ. За харцсангуй алдаа багтаа байсан бол мэдээж дээшээ дараагийн төрөл рүү явж таарнаа. За алдаа ихтэй бол доошо уннаа там руу. За тэр дундаа там руу унаад дахиад нэг юм байна. Там руу очиж сүнсээ задлуулж байгаа хүмүүс. Тийм ямар тохиолдол бас ингэж энэ чинь хүмүүс ойлгуулах гал нь шүү дээ тий. Битгий тэгтэл нэмийг хүндрүүлээрээ. Битгий тэгтэл нэмийг дордуулаарай. Заавал гэж ухаангүй үйлдэл гаргах шаардлагагүй шүү гэдэг. За тэгэхээр там руу очиод асуудал зогсдсон бол бас биш ээ. Шийтгэл амсахаас гадна там руу очиод ч ухаарахгүй хүмүүс байна. Энэ тал дээр хүмүүс дээр жоохон тайлбар өгөх үү. Одоо тодорхой төрлийн хүнд гэмт хэрэг хүссэн сүнсээ задлуулах буюу бүр ямар ч төрөл ах боломжгүй болчиход байна шүү дээ. Бүр энэ дэлхийг сүнсэн арчигдах гэдэг шүү дээ. Энэ тохиолдолд одоо яах вэ? Тэгэхээр ч нөгөө нэг юу шүү дээ.
тэр нэг угаасаа нэг тэр сүнс нэг юу штэ жишээлбэл за биш л эх орноос урвсан урагч нар урагч нар нэг тамд очдог. Тэгээд нэг бүр тусгай бүр сүнсийн задалдаг тамд очдог. Тэр нэг хордуулах там гэж нэрлэдэг тийм. Хорон там, хордуулах там гэх хоёр том байгаа. Нэг нь хорон муснаатай, хорон үг үйлдэлтэй, хорон харцтай дандаа ингээ бусдын хорыг малтаж өөр аягүй хорон үйлдэлтэй тэгээд хорт эрчмүүдийг ариун ихэд дэлгэрүүлж явж байгаа. Тийм нөтөд хорон тамд очиод хордуулах там гэж байгаа. Тэр болохоор нэг хамгийн муугээс олон хүний амь насыг сүлтгсэн. Эсвэл нэг улс нийгэмд маш их аюултай. Удамд аюултай, отог омогт аюултай тийм нэг хоруу үйлдэл одоо хоруу үр дагавар ихтэй зүйл хийсэн хүмүүс. За эх орноосоо урвсан хүмүүс. Төрийн одоо хэмжээний нууцыг задлсан хүмүүс. Монгол улсын тусгаар тогтнол гэдэг зүйл яригдах гэдэг шүү дээ. Эсвэл их дэлхийн амин оршихуудад маш их халтай зүйл. Яг амин оршихугууд их дэлхийн амин судлыг барьж байгаа. Тийм орон зай, хасын орон зай юмудыг сүйтгэсэн гэсэн үг. Тийм хүмүүсийг нэг хордуулах танд авчиж шууд задалдаг. Сүнсийн. Угаасаа хүн байх шалгуур гэдэг юм тэмцээгүй. Бүр daajаа амтан байх шалгуур тэмцээгүй байхгүй. Тэр бүр амтай байх хэрэггүй учраас сүнсийг нь задлангуудаа задарсан гэрчмээр нь дахиад дараагийн өвс нөгөө ургуулдаг ч юм уу. Хад чулуу тогтоон барьдаг ч юм уу. Гол ус болдог өндруулдаг ч юм уу. Заавал эрчмэн задрахгүй шүү дээ. Зөвхөн мэдээлэл буюу тэр нэг мэдээл хүн байх мэдээлэл нь задарчж байгаа байхгүй тийм. За хүмүүсийн асуултанд хойлоо амжаад хариулахгүй бол хоёр төгчин. За ингэнэ эх орондоо хоргодвол яах вэ? Уул усны эзэд болох уу? Эх орондоо хорогдно. Эх орондоо хорогдсон гэдэг хүнтэй яг би тийм сүнстэйг таарж яваагүй л дээ. Одоо нутг усандаа асар их. Ер нь ямар нэг юмд яг эх орондоо наадах чинь ингэж байлга. Наадах чинь буруу яриад юм байна. Одоо нэг ингэдгийн жишээлбэл ингээд төрсөн нутагтаа хорогдож болно тийм үү сайхан үзэгдэн тэр ийст эргээ хүн болох юм энэ нутагтаа л дахиж төрнө гэж байна шүү дээ. Монголдоо дахиж төрнө. Өвөл эх орн буцаа дэлхийн ээж тэрэн чинь харин сайхан заа юу. Нэг сайхан нэг уулын эзэн, нэг сайхан булаг шандны эзэн, нэг сайхан хүч тайгын эзэн, нэг сайхан одоо түүх туршлагын газрын эзэн. Тухайн хүн юуг илүү эрхэмж юуг одоо жишээлбэл нэг лав сөмбөрлөгийн хүү байгаа шүү дээ. Тэр бол жишээлбэл нэг тосон бомбын ордон гэдэг тосон бомбын эрүүл хамгаалж байсан. Тийм эрүүл хамгаалж. Тэр хүү бол нэг аюух одоо гэдэг амтны цаанаасаа амтны галактикийн төлөөлөл болж ирсэн юм бэ л дээ. Би сонирхож үзчихлээсэн. Тэр хүү чи одоо жишээлбэл юу штэ? Амтаа хамгаалагч штэ. Нэг далд ертөнцөөрөө одоо амтаа хамгаалагч жишээлбэл ингээ хөвч таагаад ингээ нэг амтаа хамгаалах амттын одоо юу гэдгийг амтаа хамгаалах үүрэгтэй нэг эцдүүд байдаг аахгүй юу? Тэнгүүд тэд нар яг л за хөвч таагаад ингээ төмөр ойн төмөр гарах гэж шунгууд амттыг үргээлгээл нэг амттууд ингээ өөр ингэсэн ухаантай гинт ингээл нэг одоо юу гэдэг 2 хоногийн дараа төмөр гарах гэж байгаа газраас нүгөө явцдаг гэдэг штеп. Тиймэрхүү зүйл мөлий хийх гээд. Тэрэн шиг яг тийм нэг тухайн юугаар тэр хүн илүү их орондоо татагдаж илүү их нэг энэ одоо юу гэдгийг уулс нутг шундаа хайртай дуртай байж сэтгэл зүрх сэтгэл хоногдсон. Тэнд нь эзэн болох боломжтой бүр шууд нөө юу болцсон гэдгийг бага онгодууд болчихсон байх тохиолдол байна. Эсвэл онгодын нэг зараалууд гэж байдаг байхгүй юу? Том онгодуудын одоо том савдгуудын гэж ирээдээ том савдаг эздийн туслахууд нэг энэ цагаар сүх баригч нар гэдэг шиг ёстой тагш баригч нар гэдэг ч юм уу те хэрэгэм юм хүнд ингэж гүйж идэг. Тийм энэ төр бага онгодууд болцсон явж идэг шүү дээ. Байх боломжтой айгуусаа угаасаа бид нар угаасаа ихэнх нөөг бидний сүнс тиймэрхүү оршихугаас ирсэн шүү дээ. Их дэлхийд үлдчихэж байгаа гэж хэллээ шүү дээ. Зарим сүнс их дэлхийд үлдэх үүрэгтэй. Дараагийн төрлөө бол их дэлхийд эсвэл их дэлхийд ямар нэг үүрэгтэйгээр үлддэг гэж хэлээд. Тэр чинь энэ чинь сүнсний ертөнцөөр л одоо тэр булаг шандад байр. За би нэг ийм газ юм байна та. За 13 ирлэг газ ингэ ярьчих. Хүмүүс нэг хаагур ирлэг байдгийг мэдгүй хоол хөндөй байдаг юм шиг ойлгоод байдаг. За жишээлбэл цусан ирлэг гэж байдаг. Энэ цусан ирлэг хаана илүү яг нь ерөнхий нэг би ерөнхий байдаг газрыг хэлэх гэж байгаа шүү. Зэрлэг ан амтын ихтэй газар жишээлбэл барс, ирвэс одоо шар шууж гэдэг юм те. Тийм нэг одоо махчин гэхээсээ илүү ярахчин амьтад олноороо нутарсан. Тийм газрууд дээр байдаг шүү. Тийм уул нуруудад байдаг. Тэгээд тэр уул нуруудаас доошоо дамжаад дэлхийн хэвлэлд оршдог. Дээд одоо хөр шороотойгоо давхар оршиж байгаа шүү дээ. Доошоо чулуун мандал руу оршиж явж байгаа. За жишээлбэл цусан гэрлэг тийм байдаг. Тэгээд цусан гэрлэг түрүүн ярьсан шүү дээ. Маш олон нэг янз янзын шүүлтүүд байдгаас илүү эмчнэрийг бас шүүдэг гэх те. Хүний амь настай холбоотой учраас эмчийн тангарагтаа үнж байж чадсан уу? Эмчийн аврах боломжтой амийг аварч чадсан уу чадаагүй? Сэтгэл чинь дутсан уу? Мэргэжил чинь дутсан уу? Ур чадвар чинь дутсан уу?
гэдэг ийм зүйл яригдэн шүү дээ. Ялангуяа тэр нөгөө үр хөндлөлт хийдэг эмчнэр дээр аяга хатуу орж ирдэг те болоог байхад нь хамт нийлж амь тасалсан гэдэг. Амь тасалсан жорон дээрээс нь одоо сүүлийн үед эмчнэр авих нөгөө ямиг мөнгөөр үнэлдэг болчихсон. Тангараг өрсөн. Тэгээд тэр хүнийг одоо юу гэдэг мөнгө өгөөгүй учраас би амийг авраагүй гэдэг зүйл тэнд байхгүй байхгүй. Огт байхгүй. Тэнд чи хүн байх тухай хүний нэг ёс зүй сэтгэл зүрх гэдэг тухай ойлголт яригдана. За хөхөрлөг болохоор ураны ордогтой газруудад түлхүү байдаг. Ураны орд газар. Эрдмийн хөхөрлөгч үнэн хотол буруу зөрүүд буруу нүдтэй зөвхт нүдтэй нэг хөх өнгө гэдэг чинь хөх амин чанар гэдэг чинь юу вэ? Үнэн хотлыг л ялгах чадварыг хэлж байгаа шүү. Шудраг биш. Үнэнч бас буруу зөв сайн муухай яг ялгаж заагалж чадах тэр зүйлийг л хөх гэдэг амин чанар шингээдэг. Тэг хөхөрлөгүүд яг тэр зорилгоор оршдог. Магадгүй өөрөө чинь бодож исэн үнэн гэж бодож исэн зүйл худлаа чинь билүү хөх эрэлгийнхний шүүлтээр тэндээс гаргаж байна. Яагаад худлаа баг чинь ингэж нотлоод хэлээд яа гэд насны туршдаа үнэнгээ бодсон зүйл нь тэнд очиж худлаа болчихыг байг хэвдээ тийм учраас одоо маш их болгоомжтой л байгаараа одоо оюун тархины оюуны сүвтэл байгаараа зүрх сэтгэлийн сүвтэл байгаараа гэд сэтгэлийн боловсрол зүрхний боловсрол гэдэг зүйл яригадаад байгаа шүү дээ. За галан ирлэг гэж байдаг. Тэгээ галан ирлэг илүү нэг заган авгаар дамжаад галан ирлэгийнхээ орон зайр очиж холбогддог. Гал гэхэлэр илүү галан чанартай газрууд байгаа шүү дээ. Би жишээлбэл нэг галан ирлэг байдаг нэг газрыг хэлэх гээд байна. Их нарт баг нарт гэж байдаг. Нэг Дорноо аймгийн айраг сум тийшээ. Их нарт харж чулуутай газар баг нарт гэдэг нэг гоё хаттай тийм. Тэр баг нартын ойрхон нэг тийм хадархай газар. Жишээлбэл за галан ирлэг байдаг. Галан ирлэг гарах гарц. За усан ирлэг гэж байгаа нь лус твтэй буруу харьцан. Галан ирлэг нь болохоор галтай буруу харьцан буюу хүний гал одоо айлын гал голомтыг хүний халуун гал сэтгэл зүрхийг гэдэг ингээд хайр сэтгэлийн гал одоо итгэл найдварын гал тэр зүрхийг бөхөөсөн төрөсөө утгатай зөв маш богино хугацаанд юурч. За усан ирлэг болохоор маш их устаа намагтай газруудад байдаг. Жишээлбэл одоо юу лээ Хинти аймгийн Норволон сумын тэр ард них намаг үйдэг шүү дээ. Усан намаг. Тэр жишээлбэл усан ирлэгийн занжтай өргөв байсан. Би бүр шавар цууцсан 2 хоног. За тамлах ирлэг үүлэхэд. За тамлах ирлэг гэж байдаг нэг 10 хар нүглийг шийдэгдэг. Нөгөө түрүүний эдэндээ хорогдсон нөхдүүд чинь тамлах ирлэгийн шоглоомдороо л тамлагдаал өөртөө бас тамлагдаал. Хичнээн чи шуналтай байгцсан тамлах ирлэг хамгийн гол нь хоёр ертөнцийн зэрэг тамладаг. Үгсний дараа тамладаг энэ ертөнцид бас зэрэг тамладаг байхгүй. Тэгэхээр эд байх дуртай байгаа хүмүүс тамлаг ирлэг эренгүүтэл тэгшээ шижээ өвчтэй болгоно штэ. Адгийн наазах нэг шунхаа хомхоо юмуд чинь дандаа наран зүрдээр дамждаг. За тамлах ирлэг болохоор хангаан нутагт даваа нухчаа ихтэй газрууд ингээд явган нүцгэн очоод маш хэцүү. Тийм гэмтж бэрдэж болдошгүй хурц хад асахтай гэдэг юм уу тийм бартаатай газрууд голдуу байрлцдаг. За шорон голдуу байрлахаас гадна доош нэг гарцууд нь байдаг гэж доош орно шүү дээ. Дэлхий рүү орно. За хэвлэр рүү. За шорон ирлэг болохоор шорон ирлэг Дорногов аймгийн Хатан болгосон үлгийн ид дээр хажууханд нэг нь байдгийг. Ер нь тэгээ Эрдэнэс ихтэй газрууд алт цагаан алт ихтэй газруудад Эрдэнэсүүдийг манай шороо ирлэгийнх оршдог. Тэгээд тэнд нөгөө газрын хөрш шороо гэдэг Эрдэнэс баялагын угсны нөхдүүд хүссэн хүсээг очно. Одоо энэ цагийн бүх нөгөө Эрдэнэс баялагын дургаараа шунж огч нөхдүүд бүгдээрээ очно. Бүгдээрээ ирлэг шийдвэрлэж явж байгаа. Дэнслэгдээ явж байгаа. За ясан ирлэг ястсан модтай газруудад байдаг. Нөгөө баян зав юу үлээ тэр тэнд чинь нэг харган байдаг юм. За 8 дугаарт махан ирлэг гэж байгаа. Нөгөө нэг махан бэрэнд шоглдог. За махан ирлэг болохоор нөгөө юу вэ? Цөөрөмхий газруудаар голдуу байдаг юм аа. Цөөрөмтэй газрууд. Гэхдээ эн чинь зөвхөн нэг Монголын хэмжээнд яригч байгаа биш шүү дээ. Дэлхийд дахнаараа ярьж байгаа. Бүх хүнс энэ хүндрэлтэн бүгдээр эрлэг тамийн шүүлтэнд орж байгаа. Тэгээ бүгдээр эрлэг тамийн шүүлтэнд тухайн орон нутгад ойрхон гарцуудаар дамжаал том өргөөдүүдээр ингээд салбар өргөөдүүдтэй очил дэнслэгдээд явчихж байгаа. За харанхуй ирлэг гэж байдаг. Харанхуй шин харамуу зүйл хийгээд харанхуй шин орондоо байлаад харанхуй шин архитаар суугаад харанхуй шин айлын хаалга одоо орон гөрөөр эргэлдээд хэрүүл уруул хийгээд зодон цохоо хийгээд эсвэл харанхуйд болж утгүй юм гээд байгаа. За тэр нөхдүүд голдоо агуунуудад байдаг. Харанхуй агуунуудад гарцууд нь. За шоглолтын ирлэг гэж байдаг. Хүний амьдралыг там болгосон, нартай амьдралыг там болгосон бол адилхан өөрөөр шоглуулнаа. За балчиг ихтэй газруудад хөвчлэн байдаг. Балчигтай газрууд. За утаа өнрийн ирлэг гэж байдаг. Буюу нэг өөс мод ургамал модтыг яаж сүтгсэн хортой утаа агаараар их гаргасан хурш шорон дээр хортой өнөр гэдэг юм утаа тортог ихээр ингэж асгаж цацсан уу гэдэг ингээд янз янзын тийм. Тэгэхээр тэр нөгөө юу Монгол оронд бол нэг мөрөн байгаа. Гүн рүү нэг хурц өнөртэй.
Тэгээд тэнд нэг утаа өнөрийн ирэлгэд очихлоо шууд мэдрэл ингээл тарих самаа. За тиймэрхүү. За тэгээ удмын ирэлэг өгдөг нэг өргөө байгаа да. Тэгээд цаад тахл өргөө. Иймэрхүү байдалтай байдаг шүү. Тэгээд ирэлгүү зэрэгцэн оршдог гэдгийг бүр ойлгоод өгөөрэй манайгаа. Тэгээд хэдүүлээ гэгээр л ярьж байгаа бол үлэг өрийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ирлэг ТV ертөнцийн үйл хэрэг хэрхэн өрнөгийг сайн мэддэг байх хэрэгтэй. Там гэдэг ертөнц бид нартай зэрэгцэн оршдог гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Олон удаа бид нар дэлхийд төрнөө. Тийм учраас байхгүй гэж явж ингэж хинэггүүтэж явж хинч намайг хараагүй дээ, хинч мдээгүй дээ. Би дийлцэндээ чадцсандаа гэд ингэж бодох хэрэггүй. Наад мэдээллийн ертөнцид чинь сүнсний ертөнцид чинь өчнөө олон сая жилээр хүн төрлөختнийг шүүгээд ирсэн. Өчнөө олон тэрбум жилээр гаргсын одоо оршихуйд байгаа бодглуудыг шүүгээд ирсэн, сүнснийг шүүгээд ирсэн, чадвартангууд хүчтэнгүүд шүүгээ сууж байгаа гэдэг хизээч битгий мартаарэ. Тэгээд 49 сар дотор чи иймэрхүү зүйл болно. Тэгээд 49 санаг болдог гэдгийг бол хүлээн зөвшөөрөө. Тэгээд 49 сар дотор нэг юу яадаг юм уу? Нэг эрэлгийнхэн дагуулж аваад нэг яг бага наснаас нэхлээ шүүгээл эсвэл нэг англиар 7-7 хоногоор англиар шүүгээ авчдаг. Тэгингээл бүгдийг шалгаад тулгаад яг тэр нь тохирсон зүйл өгдөг юм билээ. Тэгээ манайх нэг байнга л нэг за одоо нэг эргэн тойронд ингээл нас урчлаа. 49-ны дараа хаашаа явсныг хилээд өгөөч гэл хилээл өгөө сууж лээдэг. Тэр хамгийн сүүлд одоо жишээлбэл хэнийг нэг саяхан нас урсан 2-3 хоногийн өмнө 49-нд болсон гэсэн чи хөөхөн юу явцсан бэлээ. Хорон том дээр нэг арх удаг байсан. Тэгээ нэг сүнснээс нэг хортой эрчмийг шүлгэхийн тулд хорон том төчид 3 сар байх юм билээ. Тэгингээ бас жоох ухаарлаа. Арх жоох удаг ус учраас. Тэгээ биесээ нэг хорон эрчмүүдээ ялж хүнийхээ мөн чанарын хувьд сайн хүн байсан билээ. Арх л удаг. Султаал. Тэгтлэр тэр чин тэгээ бас л цаг бусаар цагаасаа өгн явж байгаа. Гэхдээ харцсангуу нэг олон нэг бас дүүх үлтэй удам босонд нь олон улааш нартай. Тэгээ тэд нар бас тэнгэрийн үлээнүүдээ сайн одоо хийж явж байгаа гэдэг утгаараа ч мэдэхгүй. Ямартай ч гэсэн тэр 3 сар хорон там дээр байж нэг сүнснээс хорон эрчмүүдээс шүүлгэж сүнснийхээ эрчмүүдийг цэвэршүүлчингүүтээ сарлаа явуучих юм билээ. Бишээ сарлаа үлээ хаашаа үлээ. Хормострооч үлээ. За нэг тийшээ явж ирсэн тий. За энд ингэнэ. Хүмүүсийн асуулт байна. Бас эсэргээрээ эцэг их нь өөдөлж байхад зулж хүргэхгүй тоохгүй хүмүүс бас байх юм аа. Хүн хүний сэтгэл зүй өөр л байх юм да гэн. Хэрвээ эцэгийнхээ араас зул өрөхгүй бол тэр хүн одоо ямар хэсгэлцээ штэ. Нөгөө цаанчаа сайхан ижээ тэнгэр эсэг тэнгэргээ сайхан хоёр тэнгэр байж штэ. Энэ нэрлэг ертөнцтэй хамт ажиллаж идэг. Тэгээд түрүүнд би ярьсан ш 49 сар дотор нөгөө юу шүүдэг вэхлээр хэр сайн үр байсан бэ гэдэг шүүдэг. Сэгсгэрч гэсэн ээж минь симхич гэсэн гэрмэн гэсэн сэтгэл тэр хүн зүрх сэтгэлд байсан эсгийг үзсэн штэ. Энэ хорвоо төр өөрийнхөө хүмүүс ингэдэг ахгүй. Эцэг эхүүдээ зарим нэг жоохон ядмагдуу эцэг их гэдэг юм уу ядруу эцэг бутаж энэ төр хөх гарцсан байж болно шүү дээ. Тэлээ гэхэд нөө юу яадаг. Тэнгүүт эцэггээ маш их буруутгадаг. Ээжигээ бүр маш саяхан нэг хүүхэд бас ирсэн. Ээжигээ л хилэлцээ алц эхэлзээл. Тэгсэн чинь тэгээ нөө өвгдээц нь удмынхны ямиг уушлаад удмын дотор алтаа гарч ирж байгаа ш. Тэнгүүт л өвгдээц ингээд зөвхөөл уурлаад уйлаад. Үгүй чи өөрөө тийм хувь тавиланг туулах үүрэгтэй байсан учраас чиний өвлийн үрийн хөтөлбөр тохирсон эцэг эхийг олж төрүүл өгж байгаа байхгүй удна. Энэ одоо урд наснаа ингэсэн энэ одоо тийм одоо алдаа дутагдaltaй ахтаарах уу төөрхөө эрдэм ном хөдгөө залах уу бусдыг буруутгадаг өөрийгөө өмөрдөг алдаагаа олж хардггүй худалж хулгаач ийм замтай нөхөр гээд өөрийнх нь үйл өөрийг хөтөлбөр суудагдсан маш тэрийг засах. Тэгэнгүүт нь тэр яг тэрийг тийм хүүхдийг төрүүлэх бас адилхан үеийн үртэй гэдэг юм хувь тавилантай очиж ээж аавын дунд л очиж төрж байгаа байхгүй да. Тэгэхэд сонин өөрөө өндөр шиг өвгөө байж байгаа тийм эцэг төрсөн юм шиг ойлгож эцэгээ буруутгадаг. Уучлаарай ижи тэнгэр шийдэгнэ. Эцэг тэнгэр шийдэгнэ. Үр тэнгэр шийдэгнэ. Тэгээд хөргөн бэр болоо явах юм бол хөргөн бэрийн тэнгэр гэдэг зүйл шийдэгнэ. Санаа зовх зүйл. Дээрээс нь их цэцэг гэж хууль, их цэцгийн тэнгэр гэж байгаа. Дээрээс нь энэ 13 эрэлгийн шүүлтүүд их цэцгийн тэнгэрт дороо явагдаж байгаа. Уучлаарай очиж шүүгдэнэ. Харин ч эцэг ихгүй төрөх хувь тавиланд очино. Бүр өнчин өрөөс нь төрөх хувь тавиланд очиноо. Санаа зовтгүй тийм хүмүүс. Тийм мунхаг байдлаас эртхэн гарах хэрэгтэй. Монхог хүмүүс олон болчиход байгаа учраас аргаан бараад гэдэг юм үү тиймэрхүү үйл саяын хүний ярьсан шиг тийм үйл гаргадаг хүмүүс бидний дунд цөөнгүй байгаа учраас шаналн энэ яриаг хийгээд энэ лекцийг тавиа суугаад байгаа шүү дээ ясан юм дээрээ. За ингэж байна. Гэрийнхаа хит хэдэн хүмүүст хоруудаж үлдэж байгаа хүмүүс байвал одоо тэр хүмүүс нь үлдэж байгаа хүмүүс нь юу хийх ёстой вэ гэж асуусан.
хорогдож байгаа хүмүүс ингээл аргадаал битгий хорогдоорой гэж нөгөө юу л таниулна л да. Сүнсний мөнхийн амьдралыг яаж игээд таниулаад яаж игээд эвлэгт очиулах арга хэмжээ аавна. Бид болно. Нэг араас нь хэд их уйлчаар таньгүй одоо бид нар яах юм бэ? Бид яах юм бэ? Араас нь ингээд ахлаар нөгөө яг насварсныхаа дараа хорогдчихж байгаа байхгүй юу? Эсвэл явхаас өмнө үр хүүхдүүд нь жоохон анхаагүй гэдэг юм арчаагүй байгаад гэдэг юм арай нялах байгаад нөгөө хүн чинь нөгөө бас ойлгохгүй ингээд нөгөө өөрөө бас санаа завсараад хорогдсон байна. Тэгэл тэрийг нь л ойлгуулна. Битгий хорогдоо. Бид нар болно. Бүтнээ таам нь одоо эрлэг дээрээ очоо. Бушуухан цаашаа яваа. Санаа завтуулгүй танд андгаалж байна. Одоо тангаралж байна. Бид нар ингээ болж байгааг та харж байгаа бидтэй. Миний ээж одоо миний аав та бушуухан төрлөө олоо болохгүй бол чаддаг мэддэг хүн дээр очиулаа таны төрлийг олуулъя. Эсвэл таам нь өөрөө ингээд эрлэг дээр сайн дураараа яваад очоорой. Бид нар араас чинь харин сайхан буян хийчигээ сайхан ном хуруулж сайхан нэрийнх нь өмнөө сайхан галын тахлаг өргөж. Сайхан ах トゥ гэрвлэрээ сууж агаад сайхан эцэг эхийнхээ дуугдуулаад эцэг эхээрээ бахархаад хорогдох зүйлгүйгээр явах тийм боломжийг олгож. Явна. Тэгэд явна шүү сүнс явна. Бүх сүнс явах хүсэлтэй байдаг. За ингэж байна. Олон жил арх уусан хүн хаана очих вэ? Энэ юу боллоо шүү. Юу болсон? Цэнэггүй нэг цэнэглээг байна. Олон жил арх уусан хүн тэгэл эрлэгээр шүгдэл одоо там мам хавцаал очиж штэ. Эсвэл завсар ертөнцтэй л очиж штэ. А хэрвээ ухаарад гимжсэн бол арх уудаг ч гэсэндээ хүнийх нь мөн чанар ямар байгаагаас шалтгаалдаг юм байлээ шүү. Энэ залуу биш цаанаас энэ хажуу төлөөрөө энэ цүнхэн дотор нөгөө саарл цүнхэнд энэ хаана байлаа? Энэ вэ? Залахгүй. Тиймэрхүү байдлаасаа болноо. Тэгээд арх уусан хүн болгоныг би бас нөгөө там руу очичдаг гэсэн чинь үгүй юм бэлээ. Зарим нь эргээд бас төрөл авахаар төдөн жилийн дараа төрөл авах нэтргээ явчихдаг юм бэлээ. Тэгээ зарим нь болохоор яхав ингээд саяын би хамгийн сүүлд ярьлаа ш нэг хүн өөрөө ажил төрөл хийдэг боломжийн сайн хүн жоохон арх уудаг гэдээсэн. Тэгээд яг нас урахтаа арх ууж байгаа нас урцаа. Тэгсэн чинь тийм төрөл олоод явцал байлээ. Тэгэхээр янз бүр тэгтэл олон жил уусан бол юу л бол доо. Альбан тэринг ариун ихээр чи өсгөж үржүүллээ чи хар муу одоо юу гэдэг сүнсүүдийг ариун ихээр хооллоо гэд. Нэг бол завсар ертөнцтэй үлдэн нэг бол эрлэг рүү гал явна штэ. Эрлэгтэй харин одоо аль эрлэг рүү явах бол доо. Усан эрлэг рүү явах бол тэр нэг тамлах эрлэг рүү явах бол. Одоо хоёр нэг бол эрлэгийн өгүүдийг програмынхаа дагуу шүү. Тодорхой штэ. Эрлэг рүү явах нь тий. Махан би сэг зэгэн болголоо гэдэг. Нэг альбан тэринг ариун ихээр нэг өсгөн үржүүлэхэд хувь нэмрээ оруулсан бол нөгөө хүлэх там дээр очдөг л доо. Эсвэл хурц там дээр очдөг. Хурц там дээр очдөг. За гих мэтгээд арх ухта ямар авир гаргадаг байсан гэдгээс хамаараа шийдэгдэнэ. Тэрэнд бол бурхны ажлыг булаач игээд яах вэ? Тий. За энэ дээр ингэж байна. Хүн насвараад нэг ч удаа зүйдлэхдэггүй байгаа нь сайн уу? Одоо би хамгийн багадаа хоёр талтай л гэж хэлье л да. Тий. Нэг бол сайн нэг бол муу гэж хэлэх гээд байна л да. Яг нэг хүн явчихсан одоо хол явчихсан тохиолдолд бол холбоо жоохон тасарч байгаа шүү дээ ихтэй сигнал бол холбоо жоохон тасарч байгаа. Хэрвээ нэлээд ансд явчихж байгаа бол эсвэл хүүхдүүд нь бас юу байсан байж бол хоорондоо харилцаа тун одоо юугүй байж болно шүү дээ тий. Хол хөндөй байдаг юм биш. Зарим ингээд нэг би муу талын хэлийг өвднөө нэг явахтаа яаж гавьсан бол доо хоорондоо гомдолтой гэдэг юм уу тийм харилцаа тасрах зорилготой явсан бол хэцүү тий. Гомдолтой гэдэг юм шаналлалтай гэдэг юм ямар нэгэн тийм зүйлтэй. Үгүй бол үгүй тэгээд яг л нэг нөхцөлийн л үзэхгүй бол яг тэр сайн гэж хэлж чадахгүй байна. Ер нь бол зөвлөгдөхгүй байхыг сайн л гэдэг штеп. Гэхдээ тийм биш л юм билээ штеп. Хүн зөвхөн бэлгтэй байгаад өвгдээцтэйгээ торгон холбоотой байгаад байхад бол өвгдээц бол үр хүүхч гэдэг юм зүүдлэгдээл сайн бол сайн явж байгаа шаналж авж байгаа харуулаад байж идэг. Тэгэхээр би одоо эсвэл нүг заримдаа нэг ог зөвлөгдөхгүй байх нь үр хүүхдээсээ хүссэн гойсон тийм зөвлөгөө харин сайн болов гэж боддог. Тэгэхээр яг хэлж мэдэхгүй л болохгүй. Уул биш бахтаал гэдэг зүгээр нэг дийлэнх олон тохиолдлын дагуулаар хэлчихье да тий. За ихэнхдээ тийм муу биш байх гэдэг. Гэхдээ нөгөө ямар харилцаатай яаж өнгөрсөн нөхцөл ямар гэдгээс маш их хамаарна тий.
За асуулт үүссэн байна. За яг энэ инх хамгааллын самбуу гэдэг хүн өөрөө их мөнгө хийж байгаа үсттэй үнгүй юмд их дуртай энэ гинэ хаяг андуурсан юм уу? Ингийн хичээл сонсох хэрэг байд юм уу гэж хэлчихье. А энийг бол бид нар шүүхгүй шүү дээ. Өөрөө их мөнгө хийж байгаа үстэй гинэ. Тий, үнгүй юмд дуртай гинэ. Мэдхгүй байна. Хаяг андуурсан баха. Үнгүй юм дуртай. А хэрэг хаяг андуураагүй бол битгий санаа зов. Одоо энэ байна. Бид нар яг үндэ олон нийтийг ингээд нөгөө гэгэрүүлэх гээд одоо мунхарлаас аврах гээд буруу юм битгий хийгээрээ тэрнээс болж битгий зовоосоо гэдэг нь өөрчлөл сануулах гээд энэ тайлбар сургалтыг үнгүй идэх. Баян үнгүй хийж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө хийж байгаа зүйл дээр ийм хөндлөн юм яриад байх юм бол ийм хүмүүс ч бол нөгөө очихдоо л өөрсдөө энэ бүх мэдээлэл чинь бичсэн бүх зүйл чинь сүнсэнд чинь бичигдэн санаа зовлтгүй. Тэгээ бичгтэр энээсээ болж шүүгдэн штэ. Бусдад зориулсан ийм сайхан мэдлэг хүргэж байгаа юм дээр тис хөндлөн юм орж ирээд би тэрийг ойлгоогүй маа тухайн үедээ гэдэг. Тэрийг өөрөө л тайлбарлах хэрэг гарна тэгэхээр санаа зовлтгүй. Тийм үү. Мөнгө хийж байгаа штэ. Мөнгө хийж байгаа гэсэн миний мөнгө хийж байгаа хэсгэд аюул санаа тавьж ашиглал өгч. Мөнгө хийж байгаа хийж байгаа. Тэгтээ хийсэн мөнгөө бусдад зориулахын төлөө явж байгаа. Өөртөө ерөөсөө наахгүй байгаа. Ирээд үзэж болно те. Тий. За ингэнэ сүнснийхаа түвшинг яаж дээшлүүлэх вэ? Сүнсийн амар амгалан байгааг яаж мэдэх вэ гэж. Зүүн бэлгээ сайжруулна шүү дээ. Одоо зүүн бэлгээ сайжруулаад бид нар яриад ингэ сургалт толголтнуудаар ярьж байгаа шүү дээ. 5 сүнсээ мэдэрч сур, 7 сүнсээ мэдэрч сур. Цусан сүнсээ мэдрийгээ цусан сүнснийхаа сэтгэл зүрх рүү орж мэдэрч сур. Махан сүнсээ мэдрийгээ. За цусан сүнсээ мэдрийгээ илүү нөө цусан махбодтой, усан махбодтойгоо холбогдоод ингэ мэдрэхэд чил гонигтай байвал ингээл өөдөс чинь уйлах гэдэг юм шиг мэдрэмж ирнэ. Баяр баясгалантай байвал өөрөө ирэхгүй баяр баясгалантай байгаа мэдрэмж ирнэ. Өмнөөс нь юу ч битгий бод. Миний сусан сүнс баяр баясгалантай байх хэвээр. За баяр баясгалантай байна гэж биш. Ямар байна уу гэд бид нар махан сүнс ямар байна уу ингээ мэдрээд яв. Ясан сүнс ямар байна уу ясан хотоор анхаарлаа тавь. Махан сүнс ямар байна уу гэд махан сүнс рүүгээ ингээ төвлөрөөд болчим 5 цул эрэхтнүүд зүгээр төвлөрөөд үз. Наран сүлжээ хүрдэрээ дамжаад ясан сүнс рүүгээ үнс хүрдэрээ дамжаад мэдрээд үз. Цусан сүнс рүүгээ өчгөн хүрдэрээ дамжаад мэдрээд үз. Амин сүнс рүүгээ зүрхэн хүрдэрээ дамжаад мэдрээд үз. Үүлийн сүнс рүүгээ хоолойн хүрдэрээ дамжаад мэдрээд үз. Мэдрэгдтгий. Зүв зүгээр байснаа гинт гониглох, эсвэл уйлмаар санагдах, эсвэл огших, эсвэл одоо харуулсан. Ингээд мэдрэх боломжтой. Маш амархан энэ энгийн ганцхан сонсож сур. Ажилд сур өөртөөгөө. Бусдаа ажиллах шиг. Одоо ингээд саяын хүн шиг ингээд бидний шүүгээл та нар тэгж байгаа юу, ингэж байгаа юу гэж шүүх биш. Дотоод сэтгэлээр өөрийгөө шүүчих. Миний зүрх сэтгэл ямар байна вэ? Би үүлийн үрэх ихтэй байна уу, ихгүй байна уу? Гэт надад хэр хэмжээний худлаа ярьсан мэдээлэл. Надад хэр хэмжээний одоо юу гэдгийг одоо үнэн гэж бодож ингэж мунхарсан мэдээлэл надад хэр их байна гэдэг өөрийгөө шүүгээд яваад бай. Тэр нь илүү амар байдгийг шүү. За энд Монголыг шингэж асуусан маань. Эрэлгийн зараал болох боломжтой юу гэсэн. Боломжтой шүү дээ. Эрэлэг одоо юу гэдэг бид нар улаач аамын асуусан юм. За бид нар одоо жишээл ингээд улаач хүмүүс эрэлгийн зараал болчоод одоо бид нар жишээ өндөр эрэлгийн зараал болоо сууж байна. Эрэлэг ертөнцийн буюу их засаг үеийн үрийн тухай 49 оногийн тухай яриад эрэлэг өвгтийн хийдэг 49 оногийн үеийг чадан ядан цөөхөн минутанд хэдхэн үгээр ингээд ойлгуулчих гэж сууж байгаа. Бид нар эрэлгийн зараал болцсон сууж байгаа. Тэрэн шиг эрэлгийн зараал болох зөндөө боломжтой. Боломж олоо. Тий. Тэгээ шудрах эрэлгийн зараал ямар хүмүүс болдгоо гэхээр нас урсныхаа дараа ямар хүмүүс болдгоо илүү шудраг байсан хүмүүс, илүү юмд зарчимч байсан, жаягч байсан хүмүүс, бурууд нүдтэй байсан хүмүүс эрэлэгт очдог. Тэрээс худлаа ярддаг, хулгай яадаг гэдэг хуурам хэлэг залтай ингээд арга чарах хийдэг хүмүүс хизээж эрэлгийн зараал болж чадахгүй. Шүүлтэн тийм байхгүй юу? За ингэж чинь бурхан болсон ээж минь 11 дэх шид буух хоног дээр миний зүудэнд маш тод ирсэн. Энэ зүудийг яаж тайлах вэ гэсэн. Гэхдээ хамгийн гол нь маш тод ирээд ямар дүртэй. Ямар маш тод ирэхтэй тэгээд сайхнаар дүрслэгдсэн үү, саараар дүрслэгдсэн үү тэр үзүүлсэн зүйлийг сайхнаар дүрслэгдсэн бол тийм үү тэр нэг зүудний тайл гэж нэг юм байгаа шүү дээ. Аяндаа ингээд ээжээ зүудэлчээд өглөөс ирэхэд сүнсэнд чинь ямар байсан? Баяртай байсан уу, жаргалтай байсан уу, таатай байсан уу, эсвэл харуулсалтай гэдэг юм нэг санаа зовсон төрсөн байсан уу? Ядарч тэргээрээ хүртэл сүнсний тайл, зүудний тайл гарч ирнэ. Тэгээ үйл хөдлөлүүдийн эргээ сан. Ямар байсан тэргээр ч л тайлбар. Дэс би чамайг юу зүудснийг мэдгүйж сайн муу гэж хэлж чадахгүй бай тээ. 11 дэх өдрөө магадгүй аягүй шаналж байгаа зүудэлсэн байхад нь би чамайг сайн гэж хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр ямар байсан. Тэгээд үнэхээр зүүдээ үдээ тайлж чадахгүй ядарч сэрэгт чинь сэтгэл зүрх чинь амар амгалан сэрсэн үү жоохон төвшөөртэй айдтай санаа зовнилтай хямралтай сэрсэн үү. Энд чинь хүртэл хилмэл байдаг байхгүй хилэмж байдаг байхгүй. За
За ингэнэ. Багшийн хичээлийн дараа нойр хүрээд байх юм аа. Би ямраад гинэ. Сүнс хоолж. Нэг юу яха сүнс сүнс одоо нэг юу яадаг шүү дээ. Библиэл дээр ярьдаг үстэй те. Хооллыг сүнс хоолно гэж ярьдаг. Тэр шиг нэг сүнс өөр эрчмээр гэдэг юм мэдлэгээр хоолдог. Мэдлэгээр хоолдог шүү. Мэдээлэлээр биш. Тэгээд нэг эерэг эрчмээр хоолдог. Зохист эрчмээр хоолдог. Өөртөө дутуу байгаа эрчмээр хоолдог. Тэгэхээр тэр эрчмүүдээ аваад бид нар чинь ингээ амнаасаа ярьж байна тийм үү? Энэ их эрчим тэгээд та нар дээр очиж сонсогдож байгаа мэдээлэл болоод тэгээд эргэж эрчимд хувираад ингээд бирүүчин шингэж байгаа энэ мэдлийн тархиар дамжаад зүрхээр дамжаад бууж байгаа энэ эрчим чинь та нарыг хоолж байгаа учраас нэг эрчимд ингээ ханахаараа хүн өсөж явжаад орж яд хоол идээд айтаа тухтай орчинд ингээд хоолоо идэх гот нойр хүрээл унтмаар санагддаг шиг тийм зүйл болдог шүү тий. Бид нар ч гэсэн бас тэгдэг. Өвгдээ цагаан нэг сургаал айлтгал ингээ сонсоол ингээл хамтарч жоохон хөөрөлснийхаа дараа хөрөлдөө сууж хахад ноцороо нойр үрээ суудаг. За сая тэр ээжийн талаар асуусан хүн очиод дэлгэрэнгүй ярилцж болох уу гэсэн байна те. За нэг хүн гэж Монгол дуу байгаль бараг юм болгоныг үзэхээр их уйлдаг болоод байна. Гэртээ харь гэд хилээд байна. Ойлгоод байна зөв үү гинэ. Наас ч зөв шүү. Зөв Монголын тухай юм сонсголоор л уйлээд байвал тэгээд гэртээ ирэх гэсэн үг. Монголоо сонсон сүнс нутгаа сандаг. Хүн нутгаа махан битэг хүн нутгаа сандаг. Гэхдээ яг тодорхой хэмжээний моргож одоо үеийн зээл мэлизм одоо өөрөөр юу ч гэдэг ингээд эсвэл сайхан орчин ингээд ирэхгүй. Сүнс хизээш нэг юу ядаггүй. Сүнс нэг тийм одоо материалын ертөнцийн одоо эрх ашигт нэг захирагддаггүй. Сүнс өөрийнхөө сэтгэл зүрхний эрх ашиг гэдэг зүйл захирагддаг учраас гэрээ нэг санахаараа өөрөө ирэхгүй уйлаа сүнс нь уйлаад байгаа байхгүй. Сүнс нь шаналаа, сүнс нь битгэрээд байгаа гэдгийг л ойлгоорой. Тийм учраас эрхэн зөв шүү. Сүнсээ битрүүлж авах шиг хамгийн аюул байдаг. Ер нь бид нар сүнснийхээ ая талд нийцж амьдрах хэрэгтэй болохоос сүнс нь махан биений ая талд нийцэх хэрэгтэй биш. Яагаад гэвэл сүнс урт настай. Сүнс дараагийн олон төрлүүдэд төрж явдаг учраас махан бие бол цаг бусын. Тийм учраас бид нар тийм зорилготой шүү. За тийм учраас өнөөдөр хүн болгонд дэлхийгээс буцнаа. Маш олон төрөл гонаа. Ганц удаа буцахгүй шүү дээ тамины. Хэдэн мянган эрх болгондоо буцах хэрэгцээ гарна. Тэр болгоны өмнө юуг ойлгоцсон байвал их одоо үеийн өр багтаа буцах юм бэ? Юуг ойлгох юм бол ухаараас ихэрлэгтэй буцах юм бэ? Юуг ойлгоцсон байвал юуг хийхгүй байх юм бол юунаас татгалзах юм бол илүү тэр хүн ухамсар ухаан мэдлэг хамаг юм дээшлэх юм бэ? Одоо тэр хүний хувьд ч гэсэн сүнсний хувьд ч гэсэн нэг тийм тийм сүнсний хувьд ч гэсэн тийм ололт амжилт гэж нэг юм байна шүү дээ. Хөгжил гэж нэг юм байна. Тэр болох юм бэ гэдгийг одоо тайлбарлаа. Асуулт ерөнхийдөө дүүрсэн танд нэмж хэлэх зүйл байгаа юу? Энэ хараа нас болсон юм. Энэ дахиад орж ирж байна. Тийм байна. Зүудлэгтээ өмсөж байна гэж зүудэлдэг. Хүмүүс хаяа ээж өмс. Сайн. Ер нь бол бид нар одоо ялангуяа хүүхдүүдтэйгээ бид нар хүүгийн холбоостой байдаг. Хүйсээрээ бид холбогдож идэг шүү. Тэгэхээр ирдэг, өмсдөг. Дүр төрхөөрөө гэдэг юм дурсамжаараа ирж өмсөж болно. Сүнсээрээ ирж өмсөж болно. Ойрхон байгаа бол энэ дэлхийд нэгэн дор нэг нь ил ертөнцөө нэгэн далд ертөнцөө зэрэгцэн байгаа бол гүүгээл ирдэг. Тийм зөндөө байгаа шүү. За нэг хүн махан бие дээр гомдол харуулсал мэдрэгдэг. Сүнсэнд гомдол харуулсал байгаа гэсэн үгтэй. Тэгэл тэр шалтгаанаа л мэдэх ёстой. Шалтгаанаа мэдчихэд юугаар гомдооч гэсэн юм бэ? Тэр гомдлын л тайлна. Юунд харуулсаад байгаа. Тэр харуулслыг нь л үгүй хийж өгнө. Тэгэх юм бол махан бичинд гомдлгүй харуулслгүй байх болноо. За баярлалаа. За анхаарал тавьж оролцсон бүх хүмүүст баярлалаа. Бүгдээрээ шеэрлээрэй. За тэгээд дараагийн лайваараа утгагүй уулзъя.